Өнөөдрийн мэндийг хүргэе шалмарсан мэдчилж байгаа. За өнөөдөр та бүхэнтэйгээ 2026 оны 6 дугаар сарын мэргээр олдсож байгаа маш их баяртай байна. За хэдүүлээ олон юм туршилгүй шууд групп сонголтын хэсэг рүү оръё. Энэ удаадаа та дэгээ хүзэр сонгуулж байгаа. За дандаа Dorian Virtue-гийн Oracle хүзрүүдээс сонгох байгаа. 1-р групп, 2-р групп болон 3-р групп. За ингээд та бүхэндээ чимээгүй бясалгаад сонголтоо хийх боломжийг олгоё. За 1-р группийн маань уншлахтаа тавтай байрал та бүхнийхээ 2026 оны 6 дугаар сарын төлөв байдлыг харж өгөх бэлэн болсон байна. За хүмүүс айгүй их нөө энергийн шалгалт нэгсчихсэн. Энергийн шалгалтаа санаад байна гэсэн. Яг хөө тэрэн дээр нэг юм хэлэхэд болохоор зэрэг ер нь бол уг нь заавал энергийн шалгалтгүйгээр өөрийнхөө зүн савинд итгээд явж болдог шүү. За гэхдээ хүмүүс айгүй комент бичсэн байсан учраас энерги шалгалт хийцгээе. За 1-р групп ихний энерги шалгалтыг эхлээ хийцгээе. Энэ удаадаа би юу яаж байгаа? Rider тариагаа ашиглаж байна. Ойр rider тариа ашиглаагүй учраас ашиглах байна. За окей. 6 дугаар сар. Энерги шалгалт хэсэг. За таад маань сүүлийн үед ер нь амар гарч орох хүсэлтэй байгаа. За энэ 100 ийш тийшээ аялах юмсаа магадгүй 6 сард бас аялахаар төлөвлөж байгаа бол зөв группээ сонгосон байна. Тийм ерөнхийдөө ингээд нэг юм яг одоогоор ер нь нэг юм одоо гоё 97 цаг ирж байгааг чилгүүтэй цанаасаа л нэг юм сэтгэл санаа ингээд тайвшраад айгүй их юм бодож модоод исэн. Айгүй олон талаас нь бодоод исэн. Overthink хийгээд байсан. Тэрийгээ ерөнхийдөө багасгаад за одоо ер нь 6 дугаар сараас ахуулаад те 100 болж ийн гой 100-аатай 100-ыг өнгөрүүлнэ энтергээд яг тэгж бодож байгаа хүмүүс одоо энэ 100 айгу гой 100 байгаасаа амар фан 100 байгаасаа гэж хүсэж байгаа хүмүүс бол зөв группээ сонгосон байна. Магадгүй энэ дунд бас ямар нэгэн одоо тэмдэглэлт баяруудыг одоо төлөвлөчихсөн байгаа хүмүүстэй магадгүй playtime явах ч юм уу эсвэл янз бүрийн концертанд явах чаа сайхан концертанд явсан ч юм уу тиймэрхүү хүмүүс бас зөв группээ сонгосон байна. Ямар ч үс энэ 3 аягнаас бол нэг юм тэмдэглэлт үйл явдалтай олонтойгоо хамт байх баярлаж цэнгэж наадахыг илэрхийлсэн ийм хүзэр энерги шалгалт хэсэг дээр гарч ирсэн байгаа да. Тий, за нөгөө талаас болохоор зэрэг заримынхаа хувьд юу яаж байгаа байж магадгүй ер нь ингээд амар их юм бодхоо болоод энэ юм их юм бодоод байгаа маань өөрөө бас зүр худлаа юм хийхгүй суугаад байгаа юм байна. Хийхгүй суугаад байх одоо шалтгаан болоод байгаа юм байна гэдгийг ойлгож байгаа байж магадгүй харагдчихээн. Тэрийг яг дөнгөж ойлгоцсон явж байгаа. Ер нь ингээд их юм бодлогоогоор зөвөр үйл хөдлөл аваад хийх ёстой юмнуудаа хэцүү байсан ч гэсэн өөрөө бэлэн биш байсан ч гэсэндээ хийх ёстой байна гэд нэлээд зориг орцсон явж байгаа хүмүүс бас зөв группээ сонгосон байна. За энерги шалгалт хэсэг хэрвээ танд таарсан бол үргэлжлүүлээ сонсоход болно. Хэрвээ огт таарахгүй хам бол 2 болон 3 дугаар группийг бас хараад үзээрэй. За одоо хэдүүлээ болохоор зэрэг 6 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг хөзрөөсөө асууя. Ямар гоё юм бэ? 10-ийн зоос. Гоё юм шүү. 4-ийн сэлэм. За strength болон 6-гийн зоос буруу харсан байдалтай гарч ирсэн байна. Окей. За Oracle хүзрүүд татъя. За Oracle хүзэр дээр энэ удаад ерөнхий төлөв байдал дээр 2 хүзэр татнаа. Мэдээж яриг Dorian Virtue-ийн хүзрээс татна. За 2026 оны 6 дугаар сарын төлөв байдлын талаарх мэдээлэл өгнө. За 2 хүзэр гараад ирлээ. Хоёуланг нь авчи. За focus on service. За нөгөөх нь болохоор энэ 2 гараад ирсэн юм байна. За окей. Тэгвэл ингээд дахиад авахгүй. За focus on service. За нөгөө хүзэр маань болохоор зэрэг monology хүзэр байгаа. Өнөөдөр би яг энэ бичлэгээ хийж байгаа өдөр маань юу номын ордон дээр тэргэл сар гарч байгаа. Тэгээд энэ monology-гаа авд юм лөө гэж бодсон байгаа. За take time to breathe out гэдэг хүзэр маань буруу харж гарч ирсэн байна. За хэдүүлээ 6 дугаар сараас ахуулаад ер нь нэлээд хөдөлгөөнд орох нэ. За 4-ийн сэлэм сүүлийн хэдэн саруудад магадгүй хэдүүлээ жоохон ядралттай байсан байж магадгүй байгаа харагдаж байна. Ер нь тэгээд нэг амар гарч орохгүй. Ер нь гэр амтай цаг хугацааг нэлээд өнгөрүүлсэн харагдаж байна. Тэгээд 6 дугаар сараас хэдүүлээ ерөнхийдөө яг тэрнээсээ гарч байгаа харагдаж байна. Энэ маань болохоор 4-ийн сэлэм болон take time out те энэ хүзрээр гарч ирсэн байгаа да monology-гоор. Тийм. Тэгэхээр яг ингээд
хэсэг хугацааг таад маань нилээн одоо ганцаараа ч юм уу эсвэл гэртээ эсвэл яг ингээл нэг ажил гэр эсвэл сургууль гэр гэл өнгөрүүлдэг штэ. Яг тэгсэн болтой тэгээ 6 дугаар сард болохоор зэрэг хэдүүлээ илүү одоо за ер нь ингээд гоё дулаарсан юм чинь гарч орё ч гэдэг юм уу те яг тэгж байгаа харагдаж байна. Заримын хувьд одоо нөгөө хичээл мичээлд явдаг хүүхдүүдийн хувьд ялангуяа зуны амралт эхэлж байгаа учраас те төсөл мөсөлт болгож байгаа учраас ч гэдэг юм уу. Тийм байдлаар ер нь бол нилээн одоо амьдралын хөдөлгөөнд орж ирэхээр байгаа харагдаж байна. За тэгэнгүүтээ strength үзэр 6-гийн зоос 2 гарч ирсэн. Энэ сар таад маань ер нь нилээн бие даасан байх болно. Одоо хүмүүсээс нэг амар их тусламж хүсээд байх гэхээсээ илүүтэйгээр хүмүүст илүү туслах болно. Хүмүүст илүү туслах дүрийг үзүүлэх болно. Хүмүүсээс тусламж авах гэхээсээ илүүтэйгээр. Яг тэгвэл та хэдийн маань ерөнхийн нэг юм амин ирч хүчтэй. Тэгээ тэр юмнууд маань илүү сайжирж байгаа харагдаж байгаа хгүй. Илүү ингээ хүчтэй болоод илүү энергитэй болоод тэгээ цаг хугацаанд ч гэсэндээ цаанаасаа арай нэг юм бусдад туслах, бусдад цаг гаргах юм боломж бол нэгдэж байгаа харагдаж байна. Түүнээсээ улбалаад хэдүүлээ ер нь нилээн 6 дугаар сард бас одоо гэр бүлийнхэндээ ч юм уу найз нөхөддөө ч юм уу үйлчилж нилээн явахаараа харагдаж байна. Тэгээ одоо юу гэдэг чинь хүмүүст ингээд туслаад ингээ ажил мэжлийг нь амжуулахад нь туслаж гэдэг юм уу? Аль эсвэл нэг юм заримынх нь хувьд бүр юу яаж байгаа байж магадгүй. Сайн дурын ажил бас оролцож байгаа байж магадгүй нэг тийм буян хийх ч юм уу аль эсвэл сайн дурын ажилд оролцох те амтан асрах гэдэг ч юм уу тиймэрхүү юм нэлээд хийж байгаа байж магадгүй. За тэгэнгүүтээ хамгийн гоё хөзөр маань болохоор зэрэг 10-ын зоос гараад ирсэн байна. 10-ын зоос маань болохоор зэрэг мэдээж хэрэг орлого, мөнгө, төгрөг тэгээ эрүүл мэндийг бас хажуугаар нь хэлдэг байж байгаа. Гэр бүлийг бас ярьдаг байж байгаа. Тэгэхээр хэдүүлээ 6 дугаар сард 1-р группийн маань бол нэлээд гэр бүл төвтэй гэрийнхэнтэйгээ ер нь нэлээд зууралдах сар болж байгаа байж магадгүй. Гэрийнхэнтэйгээ их гадуур явж магадгүй ялангуяа. Ийш тийшээ аялал маялаар явдаг ч юм уу аль эсвэл гарч орохтой юм гэрийнхэнтэйгээ хийх ажил бас нэлээд их байгаа гэж харагдаж байна. Хөгшчүүлдээ бас нэлээд санаа тавих сар ирж байгаа байж магадгүй. Ялангуяа эмээ өвөө нартай тийм ээ. Цаг гаргах, тэднэртэй гой хоол унд хийж өгөх гэх мэтчлэн иймэрхүү юмнууд энэ нь болохоор зэрэг нэг тийм яалч юм уу эсвэл уйтгартай гэхээс илүү танд нэг тийм айгу бүрэн бүтэн байгаа мэдрэмжийг өгөх болно. Гэр бүлийн аз жаргалыг мэдэрнэ, юм өмг төвшгтэй тийм мэдрэмжийг танд өгөх болно. За тэгээд ажил карьер дээрээс энэ илүү ихээр мэдэгдэж магадгүй. Гэхдээ ямар ч байсан 10-ын зоос гарч ирсэн гэхээр ер нь санхүүгийн байдал сайжрах хандлагатай байна 6 дугаар сард. Санхүүгийн байдал сайжрах, цалин нэмэгдэх те эсвэл юм нэмэлт орлого энэ төр орох боломж бол нэлээд нэгдэж гарч ирж байгаа гэж харагдаж байна. За цаашаа хайж үзье. За Санжир гарыг 7 дугаар гэр ихрийн ордон дээр гарч ирсэн байна. Санжир болон ихэр 7 дугаар гэр. За хэдүүлээ биш те. 6 дугаар сард нилээн удаан найзалсан найзтайгаа бас цагийг нилээн өнгөрүүлж магадгүй. Эсвэл удаан цагийг өнгөрүүлсэн ямар нэгэн хамтрагч гэхлээр зэрэг одоо бизнесийн хамтрагч гэж болно, ажлын хамтрагч гэж болно, тий. Нилээн удаан ингэж таньдаг, мэддэг тэр хүмүүстэйгээ нилээн их цагийг өнгөрүүлж ярилцаж бас магадгүй байгаа харагдаж байна. Тий амар олон жил ажилласан хамгийн сайн найзтайгаа уулзах ч юм уу, хол байж байгаад уулзж байгаа ч юм уу, аль эсвэл ерөөсөө цаг гаргаж чадахгүй байж байгаа 6 дугаар сард нилээн тэр найзтайгаа зууралдах, их уулзах магадлал айгу өндөр байгаа гэсэн ихний мессеж бол орж ирж байна асар шунаас. За нөгөөтэйгөр хажуугаас нь болохоор зэрэг энэ дунд хостоогоо жоохон ярихад хэцүү байж магадгүй ойлголцоход жоохон хэцүү байж магадгүй энэ сар жоохон сорилттой байж магадгүй. Тэгээ угаасаа 6 дугаар сард чинь санчрын буцалт гинэ. Будын буцалттай байгаа. Тэгээ тэр нь болохоор зэрэг та хэдийн маань 7 дугаар гэр дээр илүү бас бууж ирээд байгаа байж магадгүй. 7 дугаар гэр болохоор зэрэг яг хамтрагч нарын линейрэг байдаг л та. Тэгээд харилцааны нэрэг байдаг. Тэгэхээр энэ донд хостой хүмүүс бол хостойгоо 6 дугаар сард жоохон ойлголцохгүй санал зөрөлдөөд байх, бие бинийгээ буруу ойлгох үйл явдал бас тохиож болцсошгүй байгаа харагдаж байна. Тийм учраас жоохон төвчээртэй байхыг зөвлөж байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар цаг маг тохирж байгаа ингэж тэгж байгаа бол тэрийгэ нилээн сайн давхар шалгаж яг зөв ойлголцсон хэсгээ
дахин шалгаарай гэж зөвлөх байна. За окей. Энэ бол ерөнхий төлөв байдал байлаа. Одоо хэдүүлээ юугаа орцгоё. Ажил карьерийн хэсэг рүүгээ орцгоё. За ажил карьер дээр нь ямар хөө өөрчлөлтүүд ирж байгаа вэ? За ажил карьер сурчлага хөдөлмөр болон санхүү гэж авдаг байж байгаа. King of Cups буруу орж гарч ирсэн байна. За тэнгуутаа ямар гоё юм бэ? Emperor за тийм баха. Окей. За дахиад нэг үзэр 5-ын сэлэм бишээс хаваа. За ажил сурлага карьер дээр хэдүүлээ 6 дугаар сард нэлээд мөн ялгаагүй айгүй тийм юу байхаар харагдаж байна. Нэлээд тийм өрсөлдөөнөөс ерөөсөө хойшоо суухгүй, нэлээд юм шазруун. Тэгээд яг удирдлагыг ингээ гартаа авна гэсэн байр суурьнаас хандах болно. Өмнө нь болохоор ажилдаа нэлээд юм одоо сэтгэл хөдлөлөөс хандаад байдаг байсан байж магадгүй те. Жишээлх юм бол юу гэдэг чинь ажил дээр хүн ингэчлээ те, ангийн хүүхэд ингэчлээ, багш ингэчлээ энэ төр гэл амар сэтгэлээр унж мунаал ингээд байдаг байсан ч юм уу. Тэрийгээ ерөөсө болоод юмд айгуу тийм яг одоо маш практикнүүдээр харж эхэлж байгаа гэх юм уу те. Энэ асуудал дээр ийм одоо үйл хөдлөл авах хэрэгтэй байна. Энэ асуудлыг ингэж шийдэх ёстой. За хэрвээ одоо ажил сурлагатай холбоотой ямар нэгэн тэмцээн уралдаан зохиогдож байгаа бол түүнд идэвхтэй оролцох бөгөөд ерөөсөө нөгөө өрсөлдөөнөөс хойшоо суухгүй те. За тэгсгээд гэд ингэхгүй яг өрсөлдөөнд хамаг бүх чадлаа одоо зарцуулахыг бол сонгох болно. Нилээн дайчин үзнэ гэж харагдаж байна карьер дээр. За зарим хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг бас 6 дугаар сард ямар нэгэн байдлаар өөрийнхөө ажлын салбарт эсвэл мэрэгжлийн салбар дээр тий сурдаг хүмүүсийн маань хувьд айгуу тийм мундаг багшаасаа ч юм уу нэлээд их карьерийн зөвлөгөө, ажил сурлагын зөвлөгөө авах магадлалтай нэг юм ментор гэх юм уу тий ментор маягийн хүн таны амьдралд орж ирж таны ажил сурлага хичээл хөдөлмөрт бол туслах магадлалтай байна. Энэ хүн нэлээд настай хүн байгаа харагдаж байна. Нэлээд настай эсвэл одоо тухайн салбартаа маш туршлагатай хүн байх болно. Тэгээ энэ хүн танд нэлээд юм зааж өгөх болно тий хитрхийн ингэж нөгөө нэг сэтгэл хөдлөлтөө ажил дээр болвол эсвэл сурлага дээр ч юм автаж болтгүй юм шүү гэдгийг танд нэлээд юм сануулсан ийм хүн байх болно гэж харагдаж байна. Тэгээ энэ хүний ачаар та бас нэлээд энэ хүнээс урам зориг аваад өөрийнхөө одоо хүсэж байгаа тэр ажил карьер болон сурлага хөдөлмөрийн зорилготой бодлол хүрэхээр нэлээд шаргуу үзэлцэх болно гэж харагдаж байна. За, Oracle үзэр татъя. За, шууд гарч ирлээ. Declutter гэдэг үзэр гарч ирсэн байна. За. 6 дугаар сард бас манай 1-р группийнхэн маань ажил карьер дээрээ хэрэггүй юм ерөөсө хийхэ болно. Эсвэл сурлага дээр ч хэрэггүй юм ерөөсө хийхэ болно гэж харагдаж байна. Жишээлбэл ажил дээр ингээд таны одоо хариуцлага биш зүйлийг та одоо бусдад ингээд нөгөө зориулаад ингээд аваад ингээд байдаг байсан бол тэрийг ер нь нэлээд болж өөрийгөө хумж байгаа гэж харагдаж байна. Одоо хичээл сурлага хийдэг хүмүүс маань гэсэндээ ялгаа байхгүй. Ер нь ингээд нэг тийм одоо нэг амар сонирхолтой хичээл дээрээ хитрхи их толгоогоо гашлахаа болох гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү байдлаар энийг зохицуулах болно гэж харагдаж байгаа байхгүй. Тэгээд мөн дээрээс нь за ер нь ингээд нэг юм суралцж байгаа хүмүүсийн хувьд хичээл хийхэд шал үр дүнгүй байдаг арга барилаа болж байгаа тий ажиллаа хийж байгаа хүмүүсийн маань хувьд ч гэсэндээ ажлынхаа талбар дээр ажил хийхэд ингээд ийм үр дүн үзүүлдэг арга барилуудыг халж байгаа тэрийг болж байгаа тэгээд бас дээрэс нь өөрийнхөө нуруунаас нэлээд ачааг авч хайж байгаа ийм сар болж байна карьер дээр. За дахиад нэг үзэр татъя. Focus on тэр яг сайн хийсэн. Та бол 6 дугаар сард ер нь бол одоо нөгөө work hard гэхээс илүү work smart гэж яриад байдаг шүү дээ. Амар хичээнгүйлэн ажиллахаас илүү ухаантай ажиллаж эхэлж байгаа гэх юм уу. Тэгээ тийм учраас яг ингээд өөрийнхөө за ажил карьер дээр сурлага хөдөлмөр дээр юу чухал вэ? Яг тэрэндээ хамаг анхаарлаа хандуулад айгуу тийм үр бүтээмжтэйгээр ажиллаж чадж байгаа хэрэггүй энерги ерөөсөө ажил карьерийн салбар дээр бол цацахгүй байгаа. Өөрийнхөө нэлээд одоо энергийг ийм айгу чанга авч явж байгаа гэж харагдаж байна. За бас дээрээс нь өчтдээ түрүү нүунийг 10-ын зоос гарч ирсэн. Одоо тэнгуутаа эзэн араас нь гараад ирчихэж байгаа болохоор зэрэг энэ дээр яалтчгүй ажил карьер дээр нь ямар нэгэн байдлаар та тушаал твших ч юм уу. Тэ эсвэл
тушаал дэвших эсвэл нэг юм орлогынхоо их үүсвэрийг илүү сайжруулах боломж бол олдож байгаа гэж харагдаж байна. Тэ юм хүлээгээ суух биш, яг өөртөө зам гаргаад ингээд явж байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгээ тэр маань эргээд таны одоо мөнгө төгрөг олох гол суурьчин болж өгч байгаа харагдаж байна. За, ажил карьер дээр юмрх юм гарч ирлээ. Одоо хэдүүлээ хүн хоорондын харилцаагаа харьцгаая. За, хүн хоорондын харилцаан дээр эхлээд хэдүүлээ хайрын эрчмийг нь харъя гэсэн чинь хүүхэд гараад ирч байна. Окей. За, дахиад нэг үзэр татсан. Heart to heart conversations. Окей. Маш хөөрхөн. За, тийм заримынхын хувьд нэр бүл нэмж байгаа байж магадгүй 6 дугаар сард бүл нэмж байгаа, жирэмсэлж байгаа ч юм уу те. Хүүхдүүдтэй хүмүүс маань бас хүүхдүүд дээрээ нэлээх анхаарлыг хандуулах сар болж байгаа гэж угаасаа гэр бүлтэйгээ нэлээд орооцолтон гадуур дотор гэрийнхэнтэйгээ яваад байна гэсэн тэрэнд нь бас хүүхдүүд орж байгаа харагдаж байна. Тэгээд бас нөгөө нэг төлөв байдал дээрээс болохоор зэрэг strength үзэр буюу хүчний үзэр гарч ирсэн шүү дээ. Хүчний үзэр бас тэжээвэр амтны энерги хэрчмтэй байдаг. Баггүй тэр нөгөө арслан дүрсэлсэн байдгаас улбалаад. Тэгээд тийм болохоор зэрэг заримынхын хувьд бас жигнэсээ амтан авах гэдэг амтан хүчил авж байгаа бас байж магадгүй. Тийм хүүхэдтэй болох хүсэлгүй хүмүүсийн маань хувьд те амтантай болж байгаа байж магадгүй. За окей. За эхлээд хайрын талбарыг харъя сингэлчүүдтэй. 7-гийн саваа буруу орж гарч ирсэн. 2-ын зоос буруу орж гарч ирсэн байна. За баруун талд болохоор зэрэг хостой хүмүүсийг харъя. 2-ын аяга. За тэгээ 4-ийн зоос буруу орж гарч ирсэн байна. За сингэлчүүдийн маань хувьд болохоор зэрэг 6 дугаар сард биш үү те. Хоёр хүний дунд эргэлзээд байсан бол тэрийгэ болж байгаа нэг хүн рүүгээ илүү сайн болж байгаа гэж харагдаж байна. Нэг хүндээ илүү сайн болж байгаа. За мөн дээрээс нь жоохон situationship маягийн юмд байгаад байгаа хүмүүстэй нэг юм тань руу ингээл мессеж бичээд байдаг мөртлөө уулздаггүй ч юм уу те уулзаад байдаг мөртлөө өргөдөггүй ч юм уу нэг ийм харилцаанд байгаа хүмүүсийн хувьд энэ бас нэг тийшээ шийдэгдэж байна. Тэгээ яаж шийдэгдэж байгаа вэ гэхлээр зэрэг ер нь бол энэ харилцааг хамгаалах шаардлагагүй юм байна гэд нилээ юм зөнгөөр нь орхиж байгаа харагдаж байна те энэний төлөө тэмцээл эсвэл ингээл амар толгоогоо гашлагаал одоо яах вэ хизээ энэ хүн надтай ингээд уулзыг гих бол хизээ энэ хүн надтай албасаар үерхий гих бол энэ төр гэж бодхоо ер нь нилээн болж байгаа тэр хүнийг зөнд нь орхиж байгаа гэж харагдаж байна. Зөнд нь орхиж байгаа. Тэнгууд тэр хүн яг юу гэсэд байгаагаа танд 6 дугаар сард харуулах болно. Тэ таны зүгээс болохоор зэрэг өөрийнхөө энергийг буцаагаад өөрлөгөө татаж хомж байгаа. Тэрний оронд гэр бүлийнхэнтэйгээ гэр бүлийнхэн дээрээ анхаарлаа хандуулах, найз нөхөдтэйгээ уулзаж учрах тиймэрхүү юм дээрээ илүү анхаарлаа хандуулж байна. За бүр сэв сингл хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг та хэд маань бас муу ялгаагүй биш тэ нэг юм одоо хайрын талбар дээр хоёр тишээ ингээд алцганаад байдгаа болж байгаа. Одоо юу гэдэг би хүнтэй нэг бол ингээл хүнтэй үерхмээр юм шиг нэг бол ингээ сингл явж байхын сайхан юм шиг энэ төргээ бодоодсэн хүмүүс байгаа бол яг 6 дугаар сард үгүй би яг хостой болохоо хүсэж байгаа юм байна гэдгээ ойлгох эсвэл үгүй би хэсэгтээ бол угаасаа сингл байсан дээр юм байна. Тэ надад илүү цаг хугацаа хэрэгтэй байна. Өөр дээрээ ажиллах юм байна гэдэг тийм шийдэлд бол хүрч байгаа гэж харагдаж байна. За хостой хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг хамтрагчтайгаа хэдүүлээ нилээн юм өмнө нь хийж байгаагүй зүйлсээ хийж байгаа харагдаж байна. Тэ өмнө нь хийж байгаагүй зүйлсээ хийж байна. Одоо хэрвээ ерөөсөө хамтдаа дүүр үзэж байгаагүй бол дүүр үзэх гэдэг ч юм уу те эсвэл хамтдаа ямар нэгэн тийшээ явж байгаагүй бол явж байгаагүй газрууд руугаа явах. Хизээч яг хоёулахнаа сууж агаад одоо ямар нэг юм хийж үзээг бол тэр зүйлээ хийж үзэх гэдэг ч юм уу те нэг тиймэрхүү байдлаар харилцаагаа сайжруулахад тань хамгийн их нөлөөлөх зүйл бол 6 дугаар сард бол жоохон хайрцагнаас гадуур сэтгэх байгаа юм байна гэж харагдаж байна. Тэгээ түрүүн бас нөгөө нэг Астро шоуноос гарч ирээд ирсэн штэ ингээд жоохон харилцаад хэцүү байж магадгүй ойлголцохгүй байж магадгүй гэдээсэн тэрийг яг давах гол зүйл нь юу вэ гэхлээр зэрэг яг нэг юм жоохон хайрцагнаас давж сэтгээд өмнө нь хийж байгаагүй зүйлсээ хамтдаа хийх тэ шин туршлагуудыг хамтдаа хуримтлуулснаар илүү одоо та хоёрын харилцаа сайжрах юм боломж бол гарч ирж байгаа гэж харагдаж байна.
Тийм тэгээ ер нь бол нэг юм хосон таныг ийш тийшээ гинтийн байдлаар surprise байдлаар ийш тийшээ дагуулж явах ч юм уу те тиймэрхүү юм бас тохиолдож магадгүй байгаа харагдаж байна. За хүн хоорондын харилцаагаа харсан. За одоо хэдүүлээ болохоор зэрэг хувь хүний хөгжлөө харах болно. За энэ бол сүүлийн асуулт байгаа. Хувь хүний хөгжил, сүнсний хөгжил ер нь хэр байх вэ? 6 дугаар сард гэдгийг харцгаая. 6-гийн сэлэн маань буруу орж гарч ирсэн. Түрүүний энерги шалгалтын хэсгийн үзэр явж байна. За аяны хаан буруу орж гарч ирсэн. За тэгээ 2-ын зоос буруу харж гарч ирж байна. Окей. За 6 дугаар сар биш үү? Аюу тийм онцлог сар болж байгаа харагдаж байна. Нилээн хідүүлээ хуучны юмнуудаа дурсагцаад энэ бол нөгөөний будын буцалттай холбоотой байж магадгүй. Өнгөрснөөс ер нь хүмүүс тань руу холбоо барих те таны багын найз эсвэл өмнө нь үерхжсэн X Max ийм хүмүүс тантай холбоо барьж магадгүй харагдаж байна. Гэхдээ яг тийм одоо эргэж буцсан харилцаан дээр бол хэдүүлээ нилээн чанга байгаа харагдаж байна. Зөөлөн биш байгаа харагдаж байна. Хэрвээ X чинь тань руу холбоо барих юм бол ер нь бол та яалтчгүй цаанаасаа тэр хүн рүү хариу бичихгүй байхыг хүснэ. Тэ эсвэл тэр хүнд бүр харинч бүр амар тийм одоо жоохон ууртай үг мөг хэлж магадгүй байгаа харагдаж байна. Таны хувьд тэ ингээд тэр хүнийг чи одоо яах гэж холбоо бариад байгаа. Эсвэл над руу бити холбоо барь гэдэг ч юм уу тэ жоохон тэгж магадгүй байгаа харагдаж байна. Нилээн чанга үг хэлж магадгүй сар болж байгаа шүү гэдгийг сахиусууд нь сануулад байна. Гэхдээ энэ нь эргээд нөгөө бидний асуусан асуулт ч юм болохоор зэрэг одоо сүнсний хөгжил, хувь хүний хөгжил гэсэн шүү дээ. Тэгэхээр яалтчгүй яг тэгж харагдаад байгаа хгүй. Энэ нь өөр хэрэгтэй зүйл байх болно. Таны хөгжилд хэрэгтэй байх зүйл болно. Дандаа л ингээд хүмүүсийн аясаар тийм зөөлөн чихтэй байна гэж юу исэн бэ? Жохон ингээд өөрийгөө хамгаалах, өмгөөлөх те хэлэх ёстой өгнүүдийг хэлэхээс бол битгий цааргалаараа. За бүр учир зүгөө хэрүүл уруул мэдээж хэрэг хийхийг бол зөвлөхгүй байна. Гэхдээ ерөнхийдөө бол жоохон чанга байгаад өгөхөд бол гимгүү. Ер нь та хэдэд маань санчрын энергийг авч байгаа баггүй юу? Санчрын хэрэгшээл ер нь нэлээд явж байгаа гэсэн. Тэгэхээр санчир маань болохоор зэрэг өөрөө ер нь нэг юм жоохон хатуу энергитэй байдаг байхгүй ингээд надад хэрэггүй хүмүүс бол ёстой хэрэггүй те гэдэг ч юм уу юм хатуужилтай байх, эргэж буцахгүй гэсэн яг нэг тиймэрхүү эрчмийг илэрхийлдэг. Тэгэхээр таад маань хичнээн хүмүүстэй харилцаж, ярилцаж ингэж найзуудтайгаа цагаан өнгөрүүлэх гэсэн те одоо өнгөрснөөс ирсэн таныг магадгүй өмнө нь гомдоож байсан хүмүүсийг бол ерөөсөө хүлээж авах шаардлага байхгүй. Угаасаа ч таад өөртөө хүлээж авах сэтэл ерөөсөө төрөхгүй гэж харагдаж байна. За тэгээд байна шүү дээ. Нэг юм дээр л амар эргэлзээд байгаа харагдаад байна манай 1-р группийнхаа. Энэ нь юутай холбоотой байж болно? Хоёр хүний хооронд эргэлзээд байгаа байж болно. Хоёр карьерийн чиглэлийн хооронд эргэлзээд байгаа байж болно. Энэ эргэлзээ 6 дугаар сард ер нь бол нэлээд таалагдах болно. Тэ нилээн тайлагдах болно. Буцаад ингээд нэг жоохон тэнцвэртэй болж эхлэх болно. Энэ эргэлзээнээс ер нь нилээн гарсан сар. Тэгэхээр биш үү надад ерөнхийдөө яг ингээд таад энергийг ингээд уншаад ингэсний дараа ямар эрчим орж ирж байгаа нэхлээр зэрэг таад маань нилээн шийдэмгий болж байгаа харагдаж байна 6 дугаар сар. Нилээн шийдэмгий. За тэгээд бодхоос илүү үйлдэхийг илүү сонгож байгаа сар болж байгаа харагдаж байна те. Одоо юм бодоод суугаад байхгүй ш тийшээ явах юмсаа ингээд бодоод суугаад байхгүй билетээ авах ч гэдэм юм уу те. Ийм төлөвлөгөөнүүдээ гаргаад тэрнийхээ дагуу үйл хөдлөлөө авах. Тэрийг илүүд үзэж байгаа. Тэгээд ер нь нилээн одоо хүмүүсийн янз бүрийн булшитийг ингээд ерөөсөө хүлээн зөвшөөрөхгүй дургу үргээд байгаа хүмүүс байгаа бол тэд нартай хэлэх үгээ хэлээд буцаах хэвээр хүмүүсийг буцаагаад яг ийм нилээн ийм чанга энергитэй байгаа. Тэгсэн хэрнээ хажуугаар нь гэр бүл настангууд үр хүүхдүүдтэй нилээх анхаарлаа хандуулж тэд нартай их цагийг гаргасан ийм сар болж байгаа харагдаж байна. За ингээд нээлттэй уншлага маань бол үгээр дуусаж байна. Та хэд маань таалагдсан байх, таарсан байх гэж найдаж байна. За одоо би болохоор нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг уламжлалт төсөөрөө за 6 дугаар сарда таны хийхээс зайлсхийх болгоомжлох зүйлсийг харж өгөх болно. 2 дугаар 6 сард нь орж ирж байгаа яг ивэл нь юу вэ? Тэ хаана илүү азтай байна вэ гэдгийг харна. 3 дугаар сард танд орж ирж байгаа амьдралд нь орж ирж байгаа сюрприз юу вэ гэдгийг харах болно. За тэгээ хамгийн сүүлд нь 4 дугаар болохоор зэрэг би энэ эргэлзээд байгаа эргэлзээнийхэн талаар юм тайлж өгье гэж бодож байна. Энэ эргэлзээ нь ер нь аль тал руугаа илүү шийдэгдэх гээд байгаа вэ гэдгийг бол харж өгөх болно. За ингээд
6 дугаар сард та бүхэндээ томоос том амжилтыг хүсье. Хэрвээ нэмэлтээ хүсэх юм бол пин комент буюу хамгийн ихний комент зөвлөлтөөс албасаар ороод цаарын худалдан авалтаа хийгээд нэмэлт хэсгээ шууд хүлээн авч үзээрэй. Нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна хүртүүлсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. Дэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцаа. Бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатай тавтай байрал. За та бүхнийхээ 6 дугаар сарын төлөв байдлыг харж хад бэлэн болсон маань. За маш олон хүмүүс энерги шалгалтаа хийгээч гэж хүсэлт тавьсны үндсэн дээр хэдүүлээ эхлээд энерги шалгалт хийх болно. Гэхдээ нэг юмыг дуртахад ер нь энерги шалгалт байхгүйсэн ч гэсэндээ өөрийнхөө зүүн савинд итгэх нь зөв байдаг шүү гэдгийг сануулъя. За 2 дугаар группийнхний энерги шалгалт 9-ийн зоос. Гой үзэр гарч ирж байна. За ганцхан үзэр, нэг л үзэр татсан шүү. Сахиусуудаа баярлалаа. 4-ийн зоос 3 орж гарч ирж байна. Тэгээ нэг хүзэр татнаа дандаа 2 хүзэр гаргаж ирээд байх юм. За strength хүзэр гарч ирсэн байна. Хүчний хүзэр. За 2 дугаар группийнхний маань хувьд үстэй яг одоогоор өөрийнхөө эрүүл мэнд гоо зүй дээр маш их анхаарлаа хандуулж байгаа гэж харагдаж байна. Магадгүй 100 болохоос өмнө гिचгэмсэн тэ үсээ бодуулчих юмсан, булчингийн мас нэмчих юмсан, жоохон жин хайчих юмсан ч юм уу тэ. Нилээн тэрэн дээр анхаарал хандуулж байгаа. Тэрийг нилээн бас хөөхөн аваа явцсан байгаа харагдаж байна. Тэгээ хэрвээ энэ хэсэг таньдад харж байгаа бол та ялцчихгүй зөв группээ сонгосон байна гэж харагдаж байна. За нөгөө төгөр үстэй хэдүүлээ нэг юм өөрийнхөө араатан дараад байгаа гэж харагдаж байна. Ингээд нэг юм далд хүсэл байгаад байгаа. Тэгээ тэр далд хүслээ нэлээд дарж байгаа гэж харагдаж байна. Тэр далд хүсэл нь болохоор зэрэг ерөнхийдөө ингээд нэг юм өөрийгөө задлах, илүү одоо стил имиж дээр яриа гэхэд тэ илүү гоё стилтэй болмоор байгаа ч юм уу, тэ магадгүй жоох экстрим стилтэй болмоор байгаа ч юм уу, тэ эсвэл нэг юм өөрийгөө ингээд задлаад тэ шинэ хүмүүстэй танилцсамаар шинэ ажилд ормоор ч юм уу санагдаад ер нь нэг юм өмнө нь хийдэг байсан зүйлээсээ жоохон уйдцсан байгаа хүмүүс зөв группээ сонгосон байна. Тэгээ тэрийг нэлээд дараад байгаа гэж харагдаж байна. Бас буруутчих үе тэ зөв зүгээр байсан сайхан зүйлсээ ингээд нураагаад хайчих үе энэ төр гэсэн айдас бол нэлээд байгаа харагдаж байна. За 6 дугаар сард тижээвэр амтан авахаар төлөвлөсөн байгаа хүмүүс болон амтантайгаа ер нь нэлээд ойртын, амтантайгаа цаг хугацаа сайн өнгөрүүлээ, амтнаа дагуулж нөгөө вакцины туулган муулгыг хий энэ төр гэж бодож байгаа хүмүүс бас зөв группээ сонгосон байна. За тэгээ бас нэг энерги шалгалтаар орж иж байгаа нэг жижигхэн мэдээлэл болохоор зэрэг шувуу харагдаад байна. Тэгэхээр саяхан нэг юм шувуу муутай юм хум авсан ч юм уу те далавч малавчтай юм авсан ч юм уу эсвэл шувуу амирх сонирхсон те янз бүрийн шувуунууд сонирхсон шувууны зураг авч байгаа ч юм уу эсвэл шуутай сүрнээр авсан ч юм уу тийм хүмүүс байгаа бол бас зөв группээ сонгосон байна гэсэн жижиг мэдээлэл хажуугаар орж ирлээ. За окей. За одоо хэдүүлээ болохоор зэрэг 2 дугаар группийнхнийхээ 6 дугаар сарын эрчмийг харцгаая. 6 дугаар сарын төлөв байдал ямар байх вэ? За За 2 хүзэг гарч ирэх гээд байна. За авлаа. Окей. За 6 дугаар сар. За 6 дугаар сард хэдүүлээ биш дээ. Ямар сони юм бэ? 1-р группийн дээр бас нэг иймэрхүү мэдээлэл гарч ирсэн байхгүй. Тэгэхээр 2 дугаар группийн маань бас 1-2-ын хооронд амар эргэлзээд байсан байж магадгүй. Тэгээ яг 1-р группийн мэдээлэлийг бас сонсоод үзэж болно шүү. За тэнд бас тань хамааралтай мессеж явж иж магадгүй байгаа харагдаж байна. Ер нь бас тийм байж магадгүй. Ер нь хүмүүсийн 6 дугаар сард яагаад ч юм бэ заяа энэ мэлмийн хүрдтэй энэ тархины үйл ажиллагаа энэ төр сайжрах гэдэг харагдаж байна. Тэр нь амар сонио. Яагаад гэвэл зэрэг уул нь бол будын буцалттай байхгүй 6 дугаар сар. Тэгээ будын буцалтаар ч ер нь логик сэтгэлгээ мэтгэлгээ ингээ бас жоохон мангартаад жоохон гацаж мацаад тэгээд идэв штэ. Тэгвэл амар эсэргээрээ энэ удаагийн будын буцалт бас айгүй өөр будын буцалт болоод байгаа юм болоо. Би бас яг ямар гарын бариг дээр явж байгааг нь одоогоор хараагүй байна. Тэгэхээр сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан нэг юм ингээл нэг юм оюун санааны ололт амжилт нэлээд гаргаад байгаа юмыг амар эрүүлэр харж байгаа. Яг цэвэрхнэр тунгалгаар харж байгаа. Ухаан санаа маш эрүүл ажиллаж байгаа. Ухаан санаа маш
цэлмэг тунгалаг байгаа харагдаад байгаа байхгүй. Тэгээ хэдүүлээ ингээд нэг юм хэсэг хугацаанд ингээл за одоо би яах ёстой вэ те ер нь ингээд би ер нь юу хийх ёстой юм бэ гэл амар lost те юм төөрөлцөн мэдрэмж аваад тэгснээ ингээд шүн унтаж чадахгүй инсомниа хөдлөөл нойр гүдэл те стресстэй л айгүй их ингэжсэн харагдаж байна те энэ энерги ингээ харсан чинь миний шууд ингээ хуян хөөрж байгаа мэдрэмж төрөөд байгаа байхгүй. Тэгээ хэдүүлээ болохоор 6 дугаар сард ер нь гадагшаагаа чиглэж те ингээл амар гадуур дотор ингээл зугаалал 100 болж байгаа 100-ны 100 мууга 100-аатай 100 мөн гэд ингэхээс илүүтэйгээр нилээн юм бяцлаглалын төлөвт ороод те хийж байгаа зүйлсүүдээ нилээн ажиглаж өөрийгөө холоос ажиглаж өөрийгөө нилээн би юу н хаашаа яваад байгаа вэ юу хийгээд байгаа вэ мэлээ гэдгээ нилээн ингэж харж байгаа сар болж байгаа гэж харагдаж байна. Миний одоо зорилго юу илээ ч гэдэг юм уу те тэгэл тэмдэглэл хөтлөх мэтлэх ийм урам зориг айгүй их орох те оюунлаг ажил хиймээр санагдах ном уншмаар санагдах тэгээд одоо хүмүүстэй нийлж наргиж цэнгэх гэхээсээ илүүтэйгээр кофе шопод ном уншиж суухан танд илүү таашаалтай санагдах ийм сар ирж байгаа. Өөртөө нэлээн одоо дүгнэлт хийгээд байгаа ийм сар ирж байгаа гэж харагдаж байна. Маш сонирхолтой. Нэлээн оюунлаг сар байхаар. За, trust гэдэг хөзөр гарч ирлээ. Итгэл. За одоо болохоор хэдүүлээ monology хөзрөөсөө энэ өнөөдөр би яг энэ бичлэгийг хийж байхад тэргэл сарт байгаа. Номын ордны тэргэл сарт гэсэн баг шүү. Тэгээ тийм болохоор би monology орглоо ашиглал гоё юм болоо гэж бодсон. За full moon in Gemini. За тэр хараа дандаа л нэг юм оюунлаг Gemini ихэнх ордчуудад бас маш оюунлаг логик сэтгэлийн өндөртэй гараг шүү дээ. Гараг гинэ орд шүү дээ. Тэгээ ихэнх ордны тэргэл сар гарч ирсэн. Ерөөсөө л ингээд тэгснээ ингээд нөгөө хөзрөн болохоор зэрэг итгэл гэдэг хөзөр ороод ирж байгаа байхгүй. Та хэд маань 6 дугаар сард нэлээд өөртөө итгэлтэй байх болно. Ер нь ингээд юмыг амар тодор зүгээр харж байна. Тэргэл сар маань өөрөө тэрийг ярьдаг байхгүй ингээд юмыг одоо нуугдсан байсан зүйлсүүд ил гарч ирэх те юмыг юм тонголгоор тодор харах мандах ийм энерги илэрхийлж байдаг. Тэгэхээр хэдүүлээ яг 6 дугаар сард ер нь л энэ мэлмийн хүрд бөгөөд хоолой хүрд нэлээд идэвхжих болно. Тэгээ хүмүүстэй гоё ярилцмаар санагдах болно. Хүмүүст айгу илүү итгэх хүсэл бас төрөх болно те. Ерөнхийдөө ингээд нөгөө одоо би энэ сүүлийн үед ягаад ч юм амар их яриад байгаа. Гэхдээ сүүлийн үед бас энэ одоо коллектив энерги эрчим биднийг хаашин дагуулдаг гэхээр ер нь би биендээ итгэж сурах те. Хүмүүсийг харах хаарц, хүмүүсийг харах үзэл те. Тэр зүйл дээр илүү эерэг өөрчлөлт орж ирж байгаа харагдаж байна. Дандаа л ингээд хүмүүс гэдэг чинь амар муухай цухаа гэж бодхоо болоод хүн бас одоо 100% муу 100% сайн гэж байхгүй. Ер нь бол дандаа юм хар цагаан биш байт юм байна. Тэр гэдэг амар ойлгосон тийм сар ирж байгаа харагдаж байна. Тэгэд ингээд ер нь хүмүүсийг илүү хайрлах сэтгэл төрөх болно. Хүмүүстэй илүү ойлголцох хүсэл төрөх болно. Гэхдээ энэ шууд утгаараа та гараал ингээд хүмүүстэй нийлээл уулзалдаал те. Ингээд авах гэхээсээ илүүтэйгээр яг одоо таны хүндэтгэлийг хүлээдэг, танд маш их таалагддаг нэг ганц хоёр хүнтэй жинхэнэ утга учир бүхий яриаг хийхтэй тэр хүмүүст айгүй их итгэх тим эрчим ирж байгаа. Хүмүүстэй илүү ийм connection үүсгэж байгаа, холбоо үүсгэж байгаа, зүрхний яриа хийж байгаа ийм сар бол ирж байгаа гэж харагдаж байна. Тэгээд эхрийн орд гарч ирж байгаа маань гэсэндээ ялгаа байхгүй. Эхрийн ордныхаа маань ер нь бол жоохон нийтэж талтай орд гэж явдаг те. Яг хүн болгон өөр байгаа. Гэхдээ ер нь бол ихрийн эрчим тийм байдаг байхгүй юу? Одоо хүмүүстэй ингээд яг нэг юм оюунлаг холбоос үүсгээд те маазарч заажраад инээж минэгээд нэг тэгдэг. Нэг тиймэрхүү шооч зан амар өндөртэй гэдэг ч юм уу яг тийм байдаг. Тэг яг тэр нь ингээд айгу нээлттэй болж өгж байгаа те яг тэгж харагдаж байна. Тийм. Гэхдээ яг ингээд утга учир бүхий хүмүүстэй уулзаж учрах болно. Зөвхөн хамаагүй хүмүүстэй уулзаал те шоудал ингээд яваад ах гэхээсээ илүү айгуу тийм нандин холбоосуудыг бол 6 дугаар сард үүсгэж байгаа гэж харагдаж байна. Маш гоё. Окей, за астро шоугаа хайж үзье. 2026 оны 6 дугаар сар 2 дугаар групп. Марс, Зангараг, Арслан 3 дугаар гэр. За тэр 3 дугаар гэр маань болохоор зэрэг харилцаа холбоог илэрхийлдэг, буд гаргаар өдөртүүлдэг ийм гэр байдаг. Тэгэхээр байна шүү дээ тий маш сонирхолтой. Хэдүүлээ тий өөртөө л нэлээд ихтгэлтэй болж байгаа сар болоод байна. Ялангуяа хүмүүстэй харилцахдаа
Тэ өмнө нь болохоор зэрэг магадгүй ингээ хүмүүсийг өөрөөсөө дээр тавиад ч юм уу хүмүүсээ сүрдээд ч юм уу тэ магадгүй танаас мундаг мэрэгжилтэй байхаар танаас илүү орлоготой байхаар ч юм уу эсвэл танаас илүү онд дүн авдаг хүн байхаар жоохон сүрдээд одоо нэг нийлж мэлдэггүй байсан бол 6 дугаар сард нэг тиймэрхүү эгоны гаралтай юмнууд нэлээд байхгүй болоод илүү ийм бараг л би худалч амар бурханлаг энерги рүү шилжиж орж байгаа гэж хэлмээр байна. Тэгээд ингээд хичнээн ингээд те одоо орлогын хэмжээ өөр байсан ч гэсэн мэрэгжлийн ингээд онцлог ялгаа байдаг байсан ч гэсэн дүнгийн ялгаа байгаа ч гэсэндээ энэ хүмүүс чинь ялгаагүй л хүн юм биш те гэд ийм нэг юм тэнцэтгэл ирээд байгаа байхгүй юу? Хүмүүстэй харилцахдаа та илүү өөртөө итгэлгээ яалтчгүй анга гараг арслангийн ордон ирэхээр энэ бол тэр чигээрээ маш ийм эргэтэл нэгдүгээр айгу эргэтэлэг ирчим, хоёрдугаар тийм гал ирчим байхгүй. Тэгэхээр ингээд та өөрийгөө илэрхийлэхдээ тэгээ харилцаа холбооны гэр дээр гараад ирж байгаа. Тэгэхээр та өөрийгөө илэрхийлэхдээ ерөөсөө өөрийгөө хойш нь татахгүй те намайг тэгээд бодчихоо ингээд бодчихоо энэ төр гэдэг тиймэрхүү юм ерөөсөө байхгүй. За нэг анхааруулж хэлэх юм таад маань хүмүүст хамаг нууц мууцаа ярьчих магадгүй яг энэ ирчмийг мэдэрснээс болоод бас хамаагүй хэлж болохгүй юм хэлээд ам алдаж малдаад ингэдэж магадгүй шүү. Тийм учраас тэрнээсээ жоохон өөрийгөө болгоомжилж барихыг хичээгээрэй. Тэгээ ер нь ингээд нөгөө нэг ам нэвэл уушиг нэ ингээл хүмүүс хоорондоо ингээл ярьдаг шүү дээ. Яг нэг тиймэрхүү яриа мараанууд нилээн болж магадгүй. Тийм тэгээд магадгүй өмнө нь таны бас итгэлийг алдсан байсан хүнтэй буцаад итгэлцэл үүсч болчихгүй магадгүй байгаа харагдаж байна. За энэ бол төлөв байдал байлаа. За одоо хэдүүлээ илүү нарийн мессеж рүү оръё. Эхлээд хэдүүлээ ажил карьер сурлаг хөдөлмөрөөр харцгаая. За ажил карьер сурлаг хөдөлмөрийг нь харцгаая. Chariot сүүх тэрэг. Гэтэ буруу харж гарч ирэх гээд байгаа юм шиг үгүй юм шиг жоохон алцгануулчихлаа. За тэрийг зүр санчи. Ойрд энэ нөгөө райдер хүзрөө ерөөсөө ашиглаагүй. Би энэ райдер хүзрийг ер нь бол дандаа өөрийгөө мэргэлэхэд ашигладаг байхгүй. Гэхдээ өмнө нь бүр айгүй их яадаг байсан. Ер нь л миний хамгийн анх авч ирсэн хүзэр хамгийн дуртай хүзэр болсон. Амар олон жил ашиглаж байгаа. За ажил карьер дээр болохоор зэрэг хэдүүлээ юу яаж ийн. За нэгдүгээрт нэг болгоомжлох зүйл орж ирж байна. Тэр нь юу гэхээр зэрэг бодлогогүй том худалдаа авалт хийхээс зайлсхийгээрэй. Хэрвээ том худалдаа авалт хийж байгаа бол нэлээд бодолтой байгаарай. Сайн нэгтлээрээ юмнуудаа ялангуяа нөө будын буцалтын төр болж байгаа учраас будын буцалтын үеэр гинтийн шийдвэр гаргаад ингээл гинт амар үнэтэй бодолдож авах жоохон онцгүй байдаг. Тэгэхээр тэрэн дээр жоохон анхаарал өгөрэй. Тэгэхгүй бол энэ нэг юм шатсан 8 болох годаж магадгүй байгаа харагдчих шүү. За тийм учраас тэр эрсдлээс өөрийгөө хамгаалаарай. Харин одоо эртнээс төлөвлөсөн байсан юм бол хамаа байхгүй шүү. За гинэт зүгээр амар. Гэтэ ер нь л ингээд нөгөө том гүйлгээ мүлгээ хийж байгаа тохиолдолд нэлээд юутай байх хэрэгтэй, анхааралтай байх хэрэгтэй. Ажил карьер санхүүгийн талбар дээр тийм ээ. За 6 дугаар сард ажил карьерийн талбар дээр хідүүлээ биш үү? Юмс жоохон нэг юм түр тар байж магадгүй. Ингээд удааширж ийсэн гинт амар хурдлаал те зарим зүйлс нь ингээ амар удааширж ийсэн зарим зүйлс нь болохоор зэрэг санснаас ч амар хурдан болоод байж магадгүй. Энийг бол би энэ нөө алцгансан сүүх тэргээс бол хараад байгаа байхгүй юу? Угаасаа нөө будын буцалт нэг тиймэрхүү энергитэй байд юм аа. Ялцчихгүй ингээл нэг юм зарим юмнууд ингээд нэг юм амар гацаж мацаад ингээ удаашраад те техник технологи дээр асуудал үүсээл тэгээд байдаг байхгүй. Тэгээ тиймэрхүү юм жоохон болох гээд байж магадгүй. Гэхдээ эцсийн дүндээ нөө сүүх төрөх үзэр маань ерөнхийдөө зөв чарсан бай буруу чарсан бай гараад ирж байгаа гэхэлэр энэ эрчим нь явж байгаа гэсэн. Тэгээ ямар ч байсан гэсэн та хэд маань энэ зүйлийг даваад гарч чадна. Ямар ч асуудал тулгарсан гэсэн сэтгэлийн хүчээр, төвчээрийн хүчээр даваад гарах болноо. Ерөөсөө санаа зовох хэрэг байхгүй. Жохон түртаар хийгээд те юмс жохон гацаж мацаад буруу зөрөө ингээд ойлголцоод хүмүүстэй те одоо багш нартайгаа ч гэдэг юм уу баг хамт олонныхонтойгоо жохон түртаар хийгээд ингээд ах юм бол тэрийг ерөөсөө бити ингэж нөгөө амир хитрхи эмзгээр хүлээж аваарай зүгээр будын буцалт болж байгаа штэ нэрэ мэрэ гэдэг тэрийгээ санаарай. Тийм за тэгээд
6 дугаар сард хэдүүлээ удаан хугацааны үйл ажиллагаа явуулах гэхээсээ илүү хурдан үр дүнгээ өгөх зүйлсүүд дээр илүү анхаарлаа хандуулж байгаа харагдаж байна. За сурагч хүүхдүүдийн маань хувьд жишээлх юм бол за ерөнхий мэдлэгээ сайжруулах гэхээсээ илүү яг шалгалтанд бэлдэх яг шалгалтанд бэлдэх яг нэг 7 хоног бүр өдөр шөнөгүй сайн сууж байгаа шалгалтаа өгөх. Тиймэрхүү зүйлс дээр илүү их анхаарлаа хандуулах болно. Ажил хийдэг хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг бизнесийн орлого болон ажлын орлого дээрээс удаан хугацааны хэдэн жилийн дараах юмыг харах гэхээс илүү яг 6 дугаар сартаа танд бэлнээр орж ирэх боломжтой бэлэн мөнгө төгрөг тиймэрхүү орлого юу байна? Тэрэн дээр анхаарлаа илүү их хандуулсан ийм сар болох болно гэж харагдаж байна. Тэгээ тэр нь угаасаа илүү өгөөжтэй байх болно. Будын буцалттай байх үед ингээл нөгөө амар лаг юм хум бодоо олчод юм уу амар ингээл хитрхи их юм хум төлөвлөл ингээд тахаар зэрэг бас жоохон юу ячдаг буруутах гад байдаг талтай. Тэгэхээр ийм тухайн үедээ шууд үр өгөөж өгөх зүйлс төр илүү төлөрсөн нь гой байх болно. Тэгэнгүүт яг энэ Moonlight ингээ хузар гараад ирж байгаа байхгүй. Энэ дунд ажлынхаа хажуугаар дахиад давхар юм хийж эхлэх хүмүүс байгаа бололтой. Эсвэл одоо байгаа орлого дээрээ дахиад нэмэлт орлого олох ямар нэгэн салбарыг олж нээж байгаа харагдаж байна. Тэгээ энэ нь өөрөө зөв байх болно шүү. Ер нь айгүй зөв сэтгэж шүү гэдэг сахиусууд нь сануулад байна л да. Тийж харагдаж байна. Тэгэхээр яг 6 дугаар сард бол дэндүү ингээл амар ажил карьерийн талбар дээр, сурчлага хөдөлмөрийн талбар дээр ингээл хэдэн жилийн дараахыг харах гад ингэж зоох гэхээсээ илүү яг уртаа байгаа зүйлс дээр анхаарлаа хандуулаа. За би өнөөдөр яавал яг өөрийнхөө ашгийг илүү сайжруулах боломжтой вэ Яавал би цалингаа нэмүүлэх вэ? Яавал би бонус авах вэ? Бизнестэй хүмүүсийн маань хувьд би ямар бүтээгдэхүүн оруулж ирвэл яг одоо зарагдах вэ? Яг тиймэрхүү юм дээр анхаарлаа хандуулах юм бол тэндээс ашиг орлого олж ирэх магадлал нь бол ихснэ. Тэр нь илүү үр дүнтэй байх болно гэж. За нөгөө талаас болохоор зэрэг дахиад хараад түрүүний нөгөө нэг энэ юутай холбоотой мөнгөтэй холбоотой мессеж орж ирээд байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг та хэд нэг юм жоохон мөнгөний тал дээр айгаад байгаа айц байгаад байна. Айгаад байгаа айц байгаад байна. Одоо жишээлх юм бол яна хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлж чадахгүй байх үедээ ч юм уу эсвэл буруу гүйлгээ хийчих үедээ хүн миний мөнгийг ирээд хулгайлчих үедээ гэсэн нэг тийм айц байгаад байна. Энэ айцыг тавьж явуулахгүй бол 6 дугаар сард юу нь бол яг энэ айц чинь бэлэх гээд байна шүү гэж байна. Тэгэхээр энэ дээр амар сайн анхаар одоо шууд энэ одоо ингээ уншлагыг авчиж байгаа юм чинь энэ тариун уншлагыг ер нь сонсож байгаа ингээ ол шалтгаан чинь өөрөө тэр штэ. Болох байгаа зүйлсийг танд хэлээд болох гээд байгаа энерги ингээд бүрлдээд тань руу дөхөөд байгаа зүйлсүүдийг танд урьдчилж хэлээд тэрийг та өөрийнхөө заалах боломжтой байдаг. Тэгээ тийм учраас ингээд яг тийм айц байгаад байгаа бол одоо тэрний цаана яг ямар айц яваад байна. Энэ айцыг яавал та өөрөөсөө тавьж явуулж чадах вэ? Тэгээ тэрэн дээрээс анхаарлаа хандуулаарай. Тэгээд ерөн санхүүгийн гүйлгээ мүлгэн дээр нэлээд болгоомжтой байгаарай. Давхар сайн шалгаж байгаарай. Ялангуяа том гүйлгээнүүд дээр нөгөө яг ийм техникийн асуудалтай будын буцалт болж байгаас шалтгаалаад хүмүүс жоохон жижиг нэг тийм сонин балаа алдаанууд гаргах нь олшроод байдаг. Тэрнээс л сэргийлээд өгөрэй гэсэн мессеж болвол сахиусудаас нь орж ирлээ. За одоо хэдүүлээ хүн хоорондын харилцаа руу орцгоё. За хүн хоорондын харилцаан дээр ер нь бол жоохон хайр тал руугаа илүү авч байгаа. Гэхдээ таад мэдэн шүү дээ хүзрүүд бол бас өөр мессежүүд өгөх гээд байдаг талтай синглчүүд болон хостой хүмүүс гэж авч байгаа шүү. За хостой хүмүүс 3 сэлэм. Wait a minute. Okay. За. Синглчүүд. Миний хөөх юм уу наасан хүмүүс минь. Энэ цавуу би энэ нэг юм наадаг хүмүүс ахгүй юу? Тэгсэн чинь цавууг нь би жоохон халтуурдаад наац юм аа түн алдчихгүй. Бичлэгээ хийх гэж жоохон яарч. За синглчүүд. Окей. Дахиад 2. За.
За тэгээ хоёрын аяга. Окей, за ингэж хостой хүмүүсийн маань хувьд биш дээ. Нэг юм хосын харилцаан дээр шинэ нэрэн ирж байгаа гинэ. Айгу хөөрхөн гоё нэр гэж чимэрч байна. Тэгэхээр хормын хүзэг гарч ирсэн. Тэгэхээр шууд утгаараа мэдээж хэрэг заримынхаа хувьд 6 дугаар сард хөрмөлж байгаа хүмүүс байгаа гэж магадгүй тэр нь гараад ирсэн байж болно. Баяр хүргэе эсвэл хормондоо бэлтэж байгаа ч юм уу те эсвэл хормоо хийхээр шийдэж байгаа ч юм уу тиймэрхүү үйл явдал болж иж болно. Альбасаар үерхэж эхлээгүй байсан хосууд альбасаар үерхэж эхэлж гин те эсвэл үерхэж агаад сүү тавьж байгаа ч юм уу сүү тавьсан бол хормоо ихэр болж байгаа. Тэр байтугай энэчээс надад ягаад ч юм бэ бүр яг мөнгөө хойрон ментэр гэж орж ирээдээс амар хөөрхөн нэг юм амьдралд нь та хоёрын хосын амьдралд нэг юм амар гоё тийм шин ирэн ирж байгаа гэх юм уу. Яагаад вэ гэхлээр зэрэг ялангуяа энэ будын буцалт дуусны дараахнаас тэгэхээр энэ 6 сарыг дуусгаад ч гэж магадгүй би будын буцалтыг хизээ гэдгийг сайн мэдэхгүй байна. Гэтэ яг энэ будын буцалтын үеэр нэг юм хуучин шарах сэдэрч магадгүй харагдаж байна. Тэгээ энэ шарах сэдрээд анагаагдах болно. Яг албан ёсоор энэ будын буцалтын үеэр бас хүн ингээд онгорхоо орхицсан байсан юмнуудаа очиж хаадаг байхгүй. Тэгэхээр яг энэ нэг юм сэтгэлийн шарах гомдсон ч юм уу нэг нэгэндээ гомдсон ч юм уу тийм гомдлогоо олвол тэр маань ил гарч ирээд тэгээд хаагдж байгаа харагдаж байна. Тэгээ үүнээс улбалаа дахин би биендээ дурлж байгаа гэж орж ирж байна. Илүү харилцаа чинь бат бөх болж илүү нэг юм халуухан болж те илүү би биендээ татагдах би бинийгээ илүү ойлголцох нэг юм дотнослын хэмжээ нэг шат ахиж байгаа тийм үе 6 дугаар сард бол хостой хүмүүсийн маань хувьд орж ирж байна. За синглчүүдийн маань хувьд болохоор зэрэг хин нэг хүлээж байгаа гэж харагдаж байна. 6 дугаар сард ер нь бол 2 дугаар группийнхэн маань нэг их хостой болох гэж ер нь яарахгүй. Тэрний оронд би яг зөв хүнээ одоо олтлоо хүлээх болно гэсэн байр суурь нь өөрчлөгдөхгүй гэж орж ирж байна. Тэгээд яагаад вэ гэхлээр зэрэг таны хайрын амьдрал дээр тэнгэрлэг цаг хугацаа үйлчилж байна. Яг үнэхээр зөв хүн чинь бол байгаа. Гэхдээ яг одоо цаг хугацаанд бүрдээгүй байна. Тэгээ тийм учраас одоо шалтар булдар хүмүүстэй тэ одоо уулзаж учирч ингэжсэнээс яг л та үнэхээр 100% сэтгэлдээ нийцсэн тийм хүнийг хүлээх шийдвэрийг бол аимшиггүйгээр гаргаж байгаа гэх юм уу. Тэгээд илүү 6 дугаар сард бол өөр дээр анхаарлаа хандуулах ч юм уу эсвэл тэр нөгөө найз нөхөд мөхөдтэй тийм хүмүүстэй илүү анхаарлаа хандуулах болно гэсэн мессеж бол орж ирж байна. За окей. Тэгэхээр энэ бол хайрын харилцаан дээр орж ирсэн мэдээлэл байлаа. За одоо хэдүүлээ болохоор зэрэг сүнслэг хөгжил, хувь хүний хөгжлийг харцгаая. Queen of Wands зөв хараа гараад ирсэн байна. Түрүү гарч ирсэн хэзээ маань одоо болохоор зөв хараа гараад ирж байна. 7-гийн саваа. King of Pentacles. За дахиад нэг үзэр татъя. 7-гийн сэлэн бүр гарч ирж байна. Окей. За. Ямар гоё юм бэ? Окей. За ер нь бол ингэж түрүүн энэ Queen of Wands маань буруу харж гарч ирсэн ерөнхий байдлаар тэгснээс сүнслэг хөгжил дээр зөв хараа гараад ирж байна. За 6 дугаар сард хэдүүлээ яагаад тэгж амар олон хүмүүстэй нийлж гарч орж те зугаа цэнгэл хөөхгүй гэхэлэр зэрэг ерөнхийдөө хэдүүлээ өөрийнхөө үнцэн учир утга те ер нь таны одоо нөө зориг мөрлөг яриад байсан шүү дээ. Яг тэрийг харж байгаа. Тэгээд 6 дугаар сард дуусаад ялангуяа тэр будын буцалт энэ төр дуусаад ингэсний дараанаас та нэг юм одоо юунасаа юу гэдэг лээ эрвэхэ болохын өмнө өтөөдөн штэ өтөлж байгаад ирэх болдсон штэ яг тэрний эрчим явж байгаа гэсэн. Будын буцалт дуусаад та ер нь ингээд буцаад одоо нийгэмд оролцож эхлэх болно те 7 сараас ахуулаад тэгээд тэгхтээ яг 6 дугаар сартаа бэлдээд байгаа юм шүү гэдгийг сануулж байна л та. За сая дуудлага орж ирээд төр завсарлцгалаа. За тийм тэгэхээр ерөнхийдөө бол ингээд яг өөрийнхөө үн цэнийг ойлгоод 6 дугаар сарда бах юм хамаа тунгааж бодоод тэгэнгүүтээ будын буцалт дуусны дараанаас ер нь бол буцаад нийгэм лөө орно. Тэгээ тэгхтээ болохоор зэрэг хідүүлээ нэг юм айгүй тийм одоо ноён нуруутай болцсон байна гэх юм уу те ингээд бусдын ая талыг засах гэхээсээ илүү яг өөрийнхөө үн цэнийг ойлгоцсон, өөртөө илүү ихтэй болцсон.
бусдаас өөрийгөө өмгөөлж хамгаалж чаддаг болцсон. Тэгээд буцаад нэвтрэх гээд байгаа. Нийгэм нэвтрэх гээд байгаа гэх юм уу те, илүү нийгэм шин илүү их гарч орно те, 7 дугаар сарыг бол гоё өнгөрүүлэх гээд байгаа бололтой. Тэгээд энэ чинь яагаад ингээд яг сүнсний хөгжил, хувь хүний хөгжилээр гарч ирж зөв харж гарч ирж байгаа гэхээр зэрэг 6 дугаар сард тэгж жоохон дотгошоогоо болж байгаа маань өөрөө ийм учиртай юм шүү гэдгийг л харуулад байгаа гэсэн үг. За тэгэнгүүтээ хитүүлээ штэ те, яг нэг юм үнэхээр яалтчгүй түрүүн бас нэг гарч ирээдсэн штэ. Face your financial fears гэд 6 дугаар сард ямар ч нэг санхүүтэй холбоотой асуудлыг зэгцэлж байгаа харагдаад наа. Ялангуяа энэ нь энерги талаасаа штэ, мэдээж яг сүнслэг талаасаа илүү сүнслэг хөгжил асуусан юм чаа. Тэгэхээр ингээд одоо жишээлбэл би ингээд их мөнгөтэй болох юм бол миний мөнгийг хүн хулгайлчиж магадгүй ч юм уу. Эсвэл би татвартай амир их мөнгө өгөх болно ч гэдэг юм уу. Тиймэрхүү айцтайгаа нүүр тулаад тэр айцыг тавьж явуулж байгаа харагдаж байна. Энэ бол бүр 6 дугаар сард зайлшгүй болох зүйл байна гэж гарч ирээд байна. Тэгэхээр энэ маань яг энэ нөгөө айцтайгаа нүүр тулахын тулд ямар нэгэн зүйлийг ингээд жоохон өдөөж өгөх шаардлага гарнаа да. Тэгээ тийм учраас хэрвээ мөнгөн дээр 6 дугаар сард асуудал гарах юм бол нэрээ нэг тийм яриад байсан штэ гэд ойлгоод хүлээж аваад за би энэ дээр өөрөө ажиллах хэрэгтэй байна гэд. Тэгээд хэрвээ бүр хамгийн сайн хувилбар нь юу вэ гэхээр зэрэг янз бүрийн мөнгөний асуудал гарахаас өмнө энэ асуудлаа олж хараад ойлгоод миний ингээд энергит ийм юм яваад байгаа юм байна те, эсвэл би ингээд мөнгийг заавал зовж олдог мөнгө гэдэг чинь хэцүү зүйл энэ тэргээ бодсон ч юм уу те, тэрийгэ тавьж явуулах шаардлага гарч байна. Тэгээ энэ бол ерөөсөө эргээд таны удаан хугацааны элбэг дэлбэг амьдрах байдлыг чинь үндэс болох болно. Тэгээ 6 дугаар сард бол яалтчгүй яг нэг юм мөнгөтэй холбоотой одоо карма те, үеийн өр маягийн зүйлийг дуусгаар болгоод тавьж явуулж байгаа харагдаж байна. Гайхалтай. Тэгээ ингэснээр бол цаашдаа тий зөвхөн 6 дугаар сардаа биш, удаан хугацаанд ойрын хэдэн жилдээ, магадгүй бүр 20-30 жилдээ тий илүү элбэг дэлбэг тав тухтаа сайхан амьдрахад бол маш том одоо хөрөнгө оруулах ийм зүйл бол тохиолдож байгаа шүү гэдгийг санаарай гэсэн ийм мессеж орж ирж байна. За окей. Ингээд ерөнхийдөө нээлттэй уншлага маань дуусаж байна. Одоо би болохоор нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг болгоомж 6 дугаар сард юунаас болгоомжилж юунаас зайлс хийх вэ гэдгийг нь харж өгнө. Түрүүн бол 2 одоо зайлс хийх зүйлс гараад ирсэн. Нэг нь болохоор зэрэг нөгөө одоо бодлогоо тий гинтийн ийм амар том худалдаа авалт хийхээс болгоомжил мөнгөө ер нь жоохон сайн тогтож ингэ шилжүүлж мэлжүүл те, тиймэрхүү юм гарч ирсэн. Бас нэг юм нь болохоор зэрэг юу гарч ирлээ би одоо мартчихлаа. За та санаж байгаа ах гэж найдлаа шүү заяа. За тэгээ ямар ч байсан нэвлэх хэсгээр болохоор зэрэг болгоомжтой зайлсхийх зүйлийг харах болно. Орж ирж байгаа Азийн вэлийг харах болно 6 дугаар сард. За мөн дээрээс нь 6 дугаар сард орж ирж байгаа сюрприз юу вэ гэдгийг харна. Хамгийн сүүлд нь болохоор зэрэг сахиусуудаас нь танд 6 дугаар сард одоо онцолж юуг захиж байна вэ гэдгийг бол бас харж өгөх байгаа. За ингээд нэмэлт хэсгийг авах гэсэн бол пин комент буюу хамгийн ихний комент дөрвөлдөөс холбоосоор ороод заримдаа худалдаа хийгээд шууд хөтлөн авч үзэх боломжтой. За тэгээ нэмэлтийг авсан ч байгаагүй ч бай. Энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. 6 дугаар сард томоостой амжилтыг хүсье. Баяртай. За 3 дугаар группийн маань уншлагатай тавтай морил та бүхнийхээ 2026 оны 6 дугаар сарын төлөв байдлыг харж өгөх бэлэн болсон байна. За хүмүүсийн хүсэлтийн дагуу энергийн шалгалтаа хийцгээе. Гэхдээ энергийн шалгалт дээр нэг юмыг анхааруулж эсвэл сануулж хэлэхэд та өөрийнхөө бас энерги шалгалттай шалгалтгүй зүүн савиндоо итгэх нь зүгээр байдаг шүү. Ер нь бол заримдаа би өөрөө бас нөгөө ингээд тариа уншлага сонсож байгаа. Яг YouTube дээр тааддаг адилхан би маш олон тариа уншлагуудыг бас сонсдог. Тэгээд заримдаа би энергийн шалгалтанд таарахгүй байсан ч гэсэн өөрийнхөө зүүн савиндоо итгээд өргөлүүлээ сонсох тохиолдол байдаг. Заримдаа бас энергийн шалгалт хэсгийг бүр ингээд алгасгахч тохиолдол байдаг. Тэгэхээр тийм байдаг шүү. Энергийн шалгалт бол заавал байх ёстой зүйл биш ээ. За 3 дугаар группийн энергийн шалгалтыг харцгаая. 3 дугаар групп ихний энергийн шалгалтыг харцгаая. Галын хатан бурууж гарч ирсэн. Tower бурууж гарч ирсэн. За жоохон юутай байгаад эсэргүүцэлтэй хүзэр гарч ирэхгүй те. За энергийн шалгалтаар цамхаг хүзэр гарч ирсэн.
хамгийн доотлын хөзөр дээр маань бас дэх хөзөр явж байна. За 3 дугаар группийнхэнд бол сэтгэл санаа нь амар муу байгаа харагдаж байна яалтчгүй. Нилээн дотгошоогоо болцсон явж байгаа харагдаж байна. Хүн амьтандаа уулзаж учирмааргүй, гэртээ л байгаа дамаар магадгүй орноосоо ч басмааргүй санагдаж байгаа байж магадгүй. Энэ нь яагаад вэ гэхээр зэрэг та хэд маань ямар нэгэн циклийг дуусгаж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр энд шууд утгаараа бас юу яаж байгаа хүмүүс байж магадгүй. Одоо нөгөө нэг сургуулаа төгсөж байгаа ч юм уу те. Эсвэл сургуулаа сайхан төгссөн. Тэгээд одоо ингээд юу хийх ёстой, яах ёстойгоо жоох ойлгохгүй, завсрын ертөнцид байгаад байгаа ч юм шиг нэг юм амар сонирн байдалд орчод байгаа те. Тийм байдалд орчод байгаа хүмүүс те. Ерөн сэтгэл санаа айгүй муу байгаад байгаа гэж харагдаж байна. Цамхаг үзэр маань буруу харж гарч ирсний шалтгаан нь та энэ нэг юм саяхан нэг юм хэцүү зүйлийг туулж өнгөрөөсөн бол тэ хүнээс салсан ч юм уу эсвэл надад яагаад ч юм бэ төгсөж та болсон тэ нөгөө төгсөх байсан ч одоо кредит мэрдэт нь хүрээгүй болоод ч юм уу ямар нэг хичээл дээр унснаас болоод ч юм уу ингээд төсөж та болцсон ч юм уу тэ нэг тийм нилээн айхтар бас цохилт болсон бололтой. Тэгээ тэрнээсээ нөгөө илааш гад явж байгаа учраас яг одоогоор бол сэтгэл санаа нэгдүгээрт таагүй, хоёрдугаарт хүн амьтандаа уулзмааргүй, гуравдугаарт маш их ядралттай байгаа учраас ер нь ингээд их юм хийх хүсэлгүй. Тэгээ одоо бол ингээд зам болж байгаа хүмүүс гарч ороод ингээд идэвхтэй байхыг бол хүсэх ёстой байтал би ингээд гэртээ ингээд шигдээд ингээд байгаад амар сэтгэлээр унжина гэдэг нэг юм амар тийм гал цоггүй болсон байгаа харагдаж байна. Тэгээ энэ бол яалтчгүй энэ нөгөө сайхан болж өнгөрсөн хэцүү үйл явдалтай холбоотой та хинжээнээсээ ангаагдаж илаашиж байгаа учраас тий одоо нэг амар том юм юудын эрүүл мэндийн асуудал тулгараа тэрнээсээ эдгэрж байх үедээ хүн өөрийгөө ингээл хүчлээлтэй за би гарч орох хэрэгтэй гэл тэгээд идэггүй штэ сэтгэлийн өвчин, сэтгэлийн зовлон бас яг тийм байдаг. Яг л адилхан айгүй их энерги эрчим зарцуулагддаг. Тэрийгээ бас ойлгоосоо гэж хүсэж байна. Тэгээд сахиусууд нь болохоор зэрэг энэ зүйл юу н удахгүй дууснаа, тун удахгүй угаасаа тавар цамхаг үзэг буруу хараад гараад ирэхээр зэрэг энэ нөгөө цамхгийн энерги ч өөрөө ингээд амар том цохилтонд өртөөхтэй гинтийн зүйл тохиолдох, генет одоо ямар нэгэн сөрөг зүйл тохиолдох эсвэл ингээд сөрөг биш заяа зүгээр амар тийм барьцгүй болох тийм эрчим хэлдэг байхгүй. Одоо жишээлбэл би ингээд Монголоос Австрали руу нүүж ирчээд яг цамхгийн энергитүүлсэн гинт бүр ингээм амар бараг нөгөө соёлын шок мок болж молоод те яг тэр шиг тийм үеийг бас цамхгаар илэрхийлж болж идэг. Тэгэхээр ямар ч байсан л таны хувьд ингээд нэг амар том өөрчлөлт гарцсан. Тэгээ тэрнээсээ болоод яг амар юм сэтгэл санаа таагүй энерги эрчим багтаа байгаад байгаа. Гэхдээ энэ зүйл удахгүй дуусах байгаа гэдгийг та өөрөө ч мэдж байгаа гэж байгаа. Тэгээд ямар нэгэн зүйл шууд утгаараа дууссан байж магадгүй. Сургуулаа төгсөх, хүнээс салах, нутгаа орхин явах, тийм иймэрхүү. Эсвэл их нутагтаа буцаад очих гэх мэтчлэн. Тийм ямар ч үс нэлээд том өөрчлөлт орсон. Тэрнээсээ болоод ингээд нэлээд одоо сэгсчигдсэн байгаа энерги харагдаж байна. Тэгээд хэрвээ энэ хэсэг танд таарж байгаа бол ер нь бол яа өршлүүлээ сонсоход болно. Хамгийн гол цөм энерги нь тэр. Тийм за окей. За 6 дугаар сар 3 дугаар группийнхний хувьд ямар сар болох вэ? Ерөнхий төлөв байдал харъя. 8-ийн сэлэм 5-ийн сэлэм буруу харж гарч ирж байна. За яг нэг хүзрэл татв шүү. Сатусуудаа нэг хүзрэл татв шүү. 5-ийн сава буруу харж гарч ирж байна. За тэгэн гутаа Magician ваа илпчүү зарч ирсэн гоё. За Oracle үзэр татнаа. Энэ удаа Doreen Virtue-ийнхаа хөзрнүүдээс татж байгаа. Daily Guidance from your angels гэдэг хөзөр. What do you desire? Та юу хүсдэг вэ? Окей. За тэгээд өнөөдөр тэрэг сар болж байгаа намайг бичлэг хийж яхаа тэрэг сар болж байгаа. Тэгээд тийм учраас би Monology хөзрөө бас татахыг хүссэн. За New Moon in Cancer. Окей. Мэлхийн ордон дээр шинэ сар гарч ирсэн байна. За би шууд астр шугаа одоо бас хайчмаар байна. Тэгж хайхан зүг юм шиг санагдаж байна. Сонгоо даглаа. Загас. За South Node 6 дугаар гэр.
За окей. За тэгэхээр шүү дээ манайхан яг одоогийн чинь байдал багаар арай гайгүй болох болно. Ер нь бол багаар арай гайгүй болох болно. Яг одоогоор танд харагдахгүй байгаа зүйлс зөндөө байгаа шүү гэж байна. Одоо ялангуяа тэр саяны таавар те цамхаг хүзэртэй холбоотойгоор ингээд та болохоор зэрэг те яагаад надад ийм юм тохиолдчихвоо те би яасан гэж ийм хүртэх хэрэгтэй юм бэ энэ бодсон. Ер нь л нэг юм сэтгэл санаа ингээл амар тавгүй байгаа гэсэн шүү дээ. Тэгээ энэ дээр чинь болохоор сахиусууд нь юу гэж хэлээд байгаа гэхээр зэрэг чиний яг одоо харж чадахгүй байгаа зүйлс байгаад байгаамаа. Энийний цаана маш их учир бий гэж байна. За тэгээ хоёр шиг 5-ын хөзөр гарч ирсэн. 5-ын хөзрүүд маань болохоор зэрэг ерөөсөө л яг өөрчлөлтийг ярьдаг хөзрүүд байдаг. За тэгэхээр маш олон зүйл чиний амьдралд, чиний сүнсний хөгжөлд, те чиний нэрэг ауранд өөрчлөгдөж байгаа. Тэгээ яг одоо ингээд ийм асуудал тулгараад эсвэл ингээд үнэхээр цаанаасаа л зүгээр амар сэтгэл санаа муухай байгаад байгаагийн шалтгаан нь тун удахгүй сэргэн мандалтын үе ирэх гэж байгаа юм шүү. Амьдрал ер нь нэг юм дээшээ доошоотой байдаг штэ. Дандаа л юм сайхан тэгшгэн ингээд нэг хэвээрээ яваад идэг юм гэж байхгүй. Тэгээд яг одоо бол нэг юм доошлцсон үе дээр явж байгаа. Гэхдээ энэ доошлсныхаа хэрээр таад нэлээд суг өсөх болно. Энийг бол яг элбэчин хөзрөөр харуулж байгаа байхгүй. Тэгээд одоо 6 дугаар сар болохоор зэрэг юуны сар вэ гэхэлэр зэрэг яг энэ өсөлтөндөө өөрийгөө бэлдэх сар байгаа гэж харагдаж байна. Яг гэхэлэр зэрэг энэ чинь шин сар мэлхийн ордон дээр гарч ирсэн. За тэгээд дээрэс нь чи юу хүсэж байна вэ гэдэг асуулт танаас их усууд нь асууж байна. За тэгээд энэ астро шуун дээр болохоор зэрэг South Node гэдэг маань болохоор бидний одоо хаанаас ирсэн бэ? Бидний өнгөрсөн амьдрал гэсэн тиймэрхүү утгатай байдаг. Тэгэхээр энэчнээс юу надад харагдаад байна гэхээр 6 дугаар сард та хэд маань ерөнхийдөө нөгөө нэг дахиад нөгөө илаашрах, өөрийгөө эдгэх, буцаад гайгүй болох тэр мөчлөг бол өрүүлжлэх болно. Гэхдээ одоо байгаагаас хамаагүй илүү сайжрах болно. Та хэд маань өөртөө дэндүү чанга хандгаа болж эхэлж байна. Энэ яг 5 сэлэн болохоор надад яг юуг илэрхийлдэг хөзрөө гэхэлэр зэрэг ингээл ер нь л айгүй тийм өөртөөгөө хатуу харьцдаг хүмүүсийг л харуулад байд юм. Тэгээ ингээд алдаа гаргачих юм бол би тэнийг юм байна, мангар юм байна, би ийм арчаагүй юм байна гэл те. Өөрийгөө муухай үгээр хилдэг, өөрийгөө буцаад ингээд жигшдэг те яг нэг тиймэрхүү юм. За тэгээ 5 сэлэн болохоор зэрэг ийм нөгөө сэлэн минь 5 саваа болохоор зэрэг ийм одоо өрсөлдөөн те тэмцэлтэй зэргийг илэрхийлж яадаг. Одоо жоохон бац зэргийн хил ам татлах матлах гэд те. Тэгээ энэ хоёр хүзэн маань хоёулаа буруу хараад гарч ирж байгаа. Тэгэхээр зэрэг таад маань ер нь дотоод зуршил чинь гайгүй болж байна. За дотоод зуршил гайгүй болоод өөртөөгөө эвлэрээд за нэгэнд ингээд ийм зүйл болцсон. Нэгэнд бисгэл санаа тавгүй байгаа гэдэгтэйгээ эвлэрээд өөртөө зөөлөн хандаж эхэлж байна. Үнэхээр ядраад байгаа бол орондоо илүү сайхан хэвтээд гоё ном уншаад өөрийгөө тухтай байлгах дээр анхаарч байна. Надад бол яг одоо бол ийм үнэхээр ялцчихгүй эдгэрэх үе дээр явж байгаа хүмүүс таад маань тэрийг өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэрийг өөрөө хүндэтгэх хэрэгтэй. Өөрийнхөө мэдрэмжүүдийг хүндэтгэх хэрэгтэй гэдэг сахиусууд нь тань сануулад байна. Тэгээ 6 дугаар сард та энийг өөрөө бас яг яалтчихгүй айгу тийм мэдэрч эхлээд за би ер нь өөрийгөө хүчлээд бол барахгүй юм байна те. Хүчлэх тусам бүр улам л ингээд амар хясаад улам л би ядраад байна. Улам л муухай болоод байна гэж үзээд 6 дугаар сард ер нь нэлээд жоохон өөрийгөө амраах, өөрийгөө чөлөөлөх тэрэн дээр анхаарч эхэлнэ те. Гоё кино үзмээр байгаа бол үзээд хагас бүтэн сайндаа эсвэл ингээд ер нь гэрте байж болох үедээ гэрте байгаад те аль болох ингээ өөрийгөө тайван байлгаад аль болох өөрийгөө айтаахан амраагаад ингээх үе ирж байгаа. Тэгээ яалтчгүй энэ хараа шин сар мэлхийн ордон дээр гэдэг чинь энэ мессеж нь юу гэж байгаа гэхээр зэрэг та болон таны хайртай хүмүүс бол аюулгүй гэд те. Тэгэхээр яг 6 дугаар сард та өөрийгөө буцаад ингээд аюулгүй гэж мэдрэхтэр хамаг анхаарлаа төвлөрүүлж байгаа. За ингэж жагаад ерөнхийдөө яг энэ будын 6 дугаар сард будын буцалтайгаа. Тэгээ будын буцалт энэ төр дуусаад 7-8 сараас ахуулаад сэргэн мандалтын үе эхлэх болно манайхаа. Окей. Битгий Тэгээ 6 дугаар сард болохоор зэрэг таад маань ер нь бол би цаашдаа юу хүсэж мөрөөдөх юм бэ те. За ингээд ийм тохиолдсон. Эсвэл яг одоогоор миний сэтгэл санаа ингээ муухай байгаа ч гэсэн ер нь ирээдүйд би юу оруулж ирэхийг хүсэж байна амьдралдаа те. Гэдэг тэр юмн дээрээ 6 дугаар сараас эхлээд өөрийгөө амрааснаар, өөрийгөө чөлөөснөөр, өөрийгөө шүүхэ болсноор энэ орон зай орж ирэх болно. За тэгээ энэ орон зай ороод ирсний дараагаас ер нь 6 дугаар сарын сүүлээс ахуулаад magician элбчийн эрчим ороод ирж байгаа хгүй. Элбчийн эрчим болохоор зэрэг ерөөсөө юм манифест хийхтэй өөрт чи хэрэгтэй бүх зүйлс нөөцүүд нь танд байж байгаа, бэлэн байж байгаа, хийх ёстой юмнуудаа хийгээд явж байгаа тий
одоо хүсэл тэмүүлэлтэй байгаа хэрэгтэй зүйлсээ өөртөө дуудаж чадж байгаа агуу хүчтэй хүнийг харуулдаг элбэчүү үзэр. Нэг дугаартай их аркана том үзрүүдийн нэг штэ тий. Тийм тариу жоохон л гадралдаг бол маш сайн мэдж байгаа. Тийм байна манайхаа. За тэгээд 6 дугаар сард таад маань өөрийнхөө эрүүл мэнд өдөр тутмын амьдрал дээр маш их анхаарлаа хандуулж байна. Гэхдээ энийгээ хийхдээ яг зүүн савингод авч байгаа засны орд тий. Тэгэхээр 6 дугаар сард танд юу хийвэл амар цохимжтой вэ гэхээр зэрэг өөртөө зориулаад гоё хоол хийх, эсвэл гоё хоол хийх хүчгүй байгаа бол гоё хоол захиалж идэх, гоё кино үзэх, ном унших, буддаг ном ингээд тэ будах гэх нэг тиймэрхүү юм амар гоё өөрийгөө тухтай, аюулгүй гэж мэдрүүлэх зүйлээ хийх нэ наа. Тэгэх тусам та өөрийгөө энэ нөгөө ангааж идгэх тэр процессыг хурцгах болно. Тэгээ таны энэ яг одоогоор мэдрээд байгаа хэцүү мэдрэмжүүд чинь 6 дугаар сард одоо гинтл ингээл нэг юм өрөөс аваад хайцсан юм шиг алга болохгүй ч гэсэндээ багаар та өөртөө зөөлөн хандснаар өөрийгөө хүндэлж хайрласнаар энэ эрчимчин болвол ингээ орж ирнэ. Тэгээ ер нь бол сахиусууд нь ингээ таныг амар тэрж байгаа энерги эрчим надад бол мэдрэгдэж байна те. Зүгээрээ минийхөө бүх зүйл зүгээрээ чи өөрийгөө амраа, чи өөрийгөө идгээ, өөртөө цаг хугацаа олго, өөртөө төвчээртэй бай, өөрийгөө битгий яаруул те. Яг нэг ингэж таныг тайтгаруулж ингэж тэрж байгаа эрчим бол надад маш хүчтэй мэдрэгдэж байна. Тэгээ та хэдэд маань ч нэ мэдрэгдэж байгаа баха гэж найдаж байна. 6 дугаар сард ер нь бол жоохон гэртээ эсвэл яг очих дуртай очиод зансчихсан газруудаараа явсан дээр те шинэ газрыг зорих гэхээсээ илүүтэйгээр гоё өөрийнхөө дуртай кофе шопоор орох, өөрийнхөө дуртай хооллуудыг авч идэх, яг нэг юм өөртөө юм тухтай, comfort, cozy те яг team vibe-ийг өөртөө сайн өгж өөрийгөө амраах хэрэгтэй байна. Үнэхээр заримынх нь хувьд амар завгүй мавгүй ингээд байгаа бол амралтанд яв. Эсвэл имлэгт хэвт. Яг тиймэрхүү байдлаар өөрийгөө ингэж аргадаж идгэх юм орон зай цаг хугацааг өөртөө бүрдүүлж өгөөрэй. Тэгээ тэр боломжийг сахиусууд нь танд санхүүгээр нь боломж болцоогоор нь хангаж өгнө гэдгээ илэрхийлж байна манайхаа. За энэ бол төлөв байдал одоо хэдүүлээ илүү нарийн мессежүүд рүү орцгоё. За нарийн мессеж эхлээд хэдүүлээ ажил карьер сурлага хөдөлмөрийг нь харцгаая. 6 дугаар сард ажил карьер сурлага хөдөлмөр нь яах вэ? Ямар хөө байх вэ? Миний яана хомс минь унчглаа. Энэ наадаг хомсохгүй юу? Түрүү 2 дугаар групп дээр миний 7 хурууны хомс унсан. Одоо болохоор би яг жоохон халтуурцсан. За 10 сэлэн буруу орж гарч ирсэн байна. За 10 сэлэн гарч ирсэн байна. Ажил карьер сурлага хөдөлмөр дээр мэдээлэл өгнө. Queen of Swords гүмэн сони юм а. За энэ 1 2 дугаар бүрдээр бас гарч ирсэн. За окей. Байгаагаар нь хүлээж авнаа. За 2 хүзэг гарч ирсэн байна. Нэг хүзэг нь татнаас ахвсуу да. Тэгсэн чи амарлаг өсргэж гаргаж ирж байна тэр. За Night of Wands гарч ирсэн. За 1 2 дугаар групп дээр иймэрхүү энерги хамгийн дотны хүзэр дээр 4 саваа гарч ирсэн байна. За 1 2 дугаар групп дээр бас яг энэ Queen of Swords-тай адилхан нэр гарч ирээд байсан баггүй юу? Тэгээ энэ нь юу вэ гэхлээр зэрэг хүмүүсийн тарих толгой ер нь 6 дугаар сард айгүй тийм сэрэг, тунгалаг, цэлмэг байх чаа. Хүмүүс ер нь нэлээд юмыг ингээд яг зөв байгаагаар нь харж айгүй тийм бодиттой дүн шинжилгээ альва зүйлд хийж чадчаа. Тэгээ таны хувьд болохоор зэрэг энэ нь яг карьерийн талбар дээр нь гараад ирж байгаа. Та карьер дээрээ яг юу болоод байгаа, юу болохгүй байгаа зэргийг маш сайн харж чадчихээн. Тэгээд тийм учраас та ажил карьер сурлага хөдөлмөрийн талбар дээр юмыг ингээл амар олон талаас нь бодоод өөрийнхөө санааг зовоогоол тэ ингээл би чадах болов чадахгүй болов гэж өөртөө эргэлзэл ингээд ах энерги эрчим чинь багасаад та илүү өөртөө зоригтой болж байгаа харагдаж байна. Яг хувь хүнийхээ хувьд та жоохон гунигтай тийм ийм байгаа байж болох ч гэсэндээ андал үргэлжил дээрээ үргэлжлэн бид бүгдээрээ өөрийг хариуцлагатай ажилдаа явдгаараа явна тий зарим нь бол хичээлдээ явдгаараа явна яашаа өгдгөөрөө өгөн тий яг тэр шиг тийм ч гэсэндээ таад маань сэтгэл санаа онцгойгоо гэсэндээ яг ажил карьерийнхаа талбар дээр болохоор зэрэг айгүй айхтар байж чадчихээн, мундаг байж чадчихээн.
дайрч давшлах юм дээрээ дайрч давшлаад, хурдтай байх юм дээрээ хурдтай байгаад, ухаантай байх юм дээрээ ухаантай байгаад ингэж чадж байна. Тэгээд 6 дугаар сард бас юм гэрээ хилцээр хийх, тэгээ тиймэрхүү зүйлд маш ээлтэй байх болно. Айгуу сонин уул нь бол 6 дугаар сард будын буцалттай байдаг аахгүй. Тэгээд будын буцалтаар уул нь бол хүмүүсийн тархи толгой харин ч ингээд жоохон доголдоод байдаг аахгүй. Ингээд удаашраад буруу бодож модоод буруу хүнтэй харилцаж марилцаад байдаг. Гэтэл энэ удаагийн будын буцалт айгуу тийм онцлог болж байгаа бололтой. Яалтчгүй бүр 1 2 3 дахь групп дээр маань гурвуулан дээр нь энэ илт хүзрүүд маань зөв харж гарч ирээд байсан. Тэгэхээр яалтчгүй яг энэ 7 дугаар 6 дугаар хүрд болох тийм ээ мэлмийн хүрд, хоолын хүрд болон титэм хүрд ингээд та бүхний маань хувьд эйгүү идэвхчээд айгуу тийм оюунлаг сар болох болно. Тэгээд шалгалт малгалтын дээр бол бас таад маань жирийн үеэсээ илүү амжилттай байж чадна гэж харагдаж байна. Шалгалт өгөх эсвэл нөгөө нэг одоо ажлын ярилцлага өгөх, төсөл мөсөл дээр ажиллах, бичиг цаасны ажил нааша цаашаа зохицуулах зэрэг дээр таад маань айгуу мундаг байж чадна гэж харагдаж байна. Айгуу тийм цэнгэг сэрэг толгойтой байх болно. За Oracle үзэр татъя. Divine Abundance Oracle үзэр татж байгаа. Employment change гарч ирсэн байна. Заримынх нь хувьд ажлаа сольж байгаа байж магадгүй. Эсвэл хийж байгаа ажлаа сольж байгаа байж магадгүй. Одоо төсөл мөслөө солих ч юм уу те. Эсвэл ажил дотроо хилтэс солих. Тиймэрхүү бас боломж завшаан 6 дугаар сард бол орж ирэх гэж байгаа харагдаж байна. За дахиад үзэр татъя. Гэтэ зарим нь энэ болцлыг саналыг бас энэ саналыг татгалзаж магадгүй харагдаж байна. Та өөрөө бодож үзэж агаад тэгээд яг дүн шинжилгээгээ угаасаа амар ирүүлээр сайнаар хийгээд тэгээд за би ер нь одоо байгаа байр суурин дээрээ байр сууриа батлаад аваад үлтгэн зүгээр юм байна. Шинэ юм руу урвч харавж ахаар гэж тэгж бас магадгүй. Гэхдээ та өөрөө яг ямар шийдвэр гаргахаа тухайн үедээ аягүй сайн мэдэх болно. За тэгээ block of distraction тэр араа ингээд аягүй сайн юмд фокуслж чадчихээн. Ерөөсөө одоо утасны чимээ мэмэн сатаарахгүй те эсвэл ингээл уцаа оролдмоор санагдаад ингээд тахгүй яг шаардлагатай зүйлсүүд дээрээ та бүр ингээд аягүй сайн фокус амар өндөртэй. Тэгэхээр яалтчгүй яг нэг юм бичиг цаасны ажил те шалгалт шүүлэг ярилцлага гэрээ хэлэлцээр те тиймэрхүү юмн дээр айгүй мундаг байж чаднаа. Толгой маш сэрэг, юмнуудаа маш сайн санаж манаад айгүй сайн байна. За би энэ мессежийг давхар хүлээж авч ийн. Би 6 дугаар сард баахан шалгалт өгөх хэрэгтэй байгаа. Тэгэхээр энийг бол би claim хүлээж авч ийн. За тийм ч юм орж ирж байна. Айгүй тийм логик ухаан айгүй сайн баадах амар сонин будын буцалтын үеэр ийм энерги анх удаага гарч ирж байна надад. Тэгээ бүр 3 групптэй гурвуулан дээр нь тэгж гарч ирээд байгаа штеп. За ажил гэрээр ерөнхийдөө бүтэл сайтай сар байх нь. За одоо хэдүүлээ хүн хоорондын харилцаа руугаа орцгоё. За би гэхдээ хүн хоорондын харилцаа шүү дээ. Ер нь бол хайрын харилцаа гэж шууд хэлчихэд болно доо. Энэ удаадаа би хосгүй синглчүүд болон хостой хүмүүс гэж 2 хуваагаад авч байгаа. За эхлээд синглчүүдийг харъя. Синглчүүд дээр 2 хүзэр татна. Хостой хүмүүс дээр бас 2 хүзэр татах байгаа. За синглчүүд 2 гой хүзэр гарч ирж байна. За хостой хүмүүсийн хувьд хайрын амьдрал ер нь нэлээд 3 дугаар группийнх нь дажгүй байгаа харагдчих шүү. Бас хөрхөн page of cups 3-ын заас гараад ирж байна. Гайхалтай маш сайн. За синглчүүдийн маань хувьд биш үү те хэдүүлээ 6 дугаар сард жирийн үеийнхээсээ ер нь илүү ийм халамжтай бөгөөд тийм та өөрийгөө нөгөө амар халамжлах хэрэгтэй гэсэн шүү дээ. Тэгээ тэрнээс болоод таны бас шууд утгаараа үзэсгэлэнгой амар гоо зүй амар нэмэгдэж байгаа харагдаж байна. Oracle зэрэг татъя. Энэ муу юу маань татагдаад ах ямар хайш юм бэ. За sorry манайха би нэг эрхийн орооныхаа хумсыг буцааж хийхгүй шууд явлаа шүү. Playfulness. Ямар хөрх юм бэ. За синглчүүдийн маань хувьд болохоор зэрэг
шууд утгаараа X нь амьдралд нь дахиад орж ирж магадгүй. Тантай холбоо барьж марж магадгүй. Яг бол 6-гийн аяга гарчсан. 6-гийн аяга маань болохоор зэрэг өөрөө бас эргээд нэг юм юуны эрчмийг илэрхийлдэг байхгүй. Өнгөрсөн амьдралын эрчмийг илэрхийлдэг. Тэгээ хайрын амьдралыг гараад ирж байгаа гэхээр ялцчгүй нэг X ч юм уу эсвэл энэ бас заримынхын хувьд болохоор зэрэг нэг юм багын найз майз өмнө нь таньдаг байсан хүн тань руу романтик байдлаар холбогдож магадгүй байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүнтэй та болохоор зэрэг нэг амар сериосны харилцаанд орно гэхээсээ илүү хэсэг нэг чатлж матлах ч юм уу те нэг жоохон сэтэмэтэ хаях нэг тиймэрхүү бяцхан юм гэрээсээ орон дотроос хийж магадгүй байгаа харагдаж байна. Жоохон чатлж матлаа нэг юм хүм ярьч мараа да гэд нэг тэгэх боломж бол ямар ч байсан орж ирж байгаа. Тэгээ таад маань ерөнхийдөө өөрийгөө жоохон хайрлаад зөөлрөөд те ингээд ирэнгууд бусдыг өөртөө татах чадвар чинь бас эргээ сайжирж байгаа гэж харагдаж байна. Тэгээд тийм ч учраас ингээд нөгөө нэг таны X-Mix чинь тань руу дахиж холбоо барьж мараад тэр зам нь одоо жоохон нээлттэй болоод өчөж байгаа гэх юм уу тэгж харагдаж байна. Тэгээ та бас жирийн үеийнхээсээ илүү дур булаам илүү хөөрхөн байх болно. Тэр гой зураг мурга авахуулаарэ. За окей. За одоо болохоор хостой хүмүүсийн маань хосын харилцаанд байгаа бат бөх харилцаанд байгаа хүмүүсийн маань хувьд хайрын амьдрал нь бас айгүй аятайхан байна. Хайрын амьдрал нь 6 дугаар сард биш ч та хостоогоо буцаад нэг юм амар хүүхэд шиг зангаар харилцаж эхэлж магадгүй. Тэг ингээд би бинийг эрхлүүлээл тэгээд ийм жоохон хальт жижигэн хөөрхөн романс явж маваад тийж байгаа харагдаж байна. Тэгээд хостоогоо бас айгүй гой хамтарч ажиллаж чадж байгаа, эвлэгхэн хамтарч ажиллаж чадж байгаа гэж харагдаж байна. За oracle үзэр татъя. Passion тийм буцаад ингээд хостой хүмүүс маань ийм одоо гал халуун болох үе ирж байгаа гэх юм уу буцаад ингээд нэг бие биендээ дурлаад ам шиг яг тэгвэл энэ Page of Cups гээд аягны боол хүзэр маань өөрөө амар романтик хүзэр байдаг байхгүй тэгтээ нэг юм одоо дурлсан хөвгүүнийг харуулдаг гэх юм уу тэ амар дурлцсан хөвгүүнийг харуулдаг тэгээ нэг юм бэлэг барьцсан тэ тэгэхээр шууд утгаараа ингээд хостоогоо буцаад нэг юм амар романтиклэж эхлэх тэ буцаад ингээд гал халуун болох тэгээ тэрийгээ дагаад ингээд гэр мөртэй байхтаа хүртэлтэй эсвэл ингээд хамтдаа юм хумаа хийхтэй маш юм гар нийлж эвлэгхэн гэдэг юмнуудаа хийж байгаа харагдаж байна. Тэгэхээр ер нь бол ажил карьер хүн хоорондын харилцаа буюу одоо хайрын харилцаа бол 3 дугаар группийнхэнд маань айгүй эерэг байгаа харагдаж байна. Айгүй гоё харагдаж байна. Зүр яг өөртөө нэг юм яг одоогоор сэтгэл санаа жоохон тухгүй таагүй байгаа даа гэсэн шүү дээ. Тэр нь болохоор зэрэг тэгэхээр одоо карьерээс ирж байгаа, хүн хоорондын харилцаанаас ирж байгаа, хайрын харилцаанаас ирж байгаа гэхээсээ илүүтэйгээр ер нь бол илүү нэг тийм таны өөрийн чинь одоо сүнсний замнал гэх юм уу тийм юм яваад байгаа бололтой. За одоо тэгээд яг тэр талаар нь мэдээлэл авч өгье. Ер нь хувь хүний хөгжил, сүнсний хөгжил 6 дугаар сард хэр байх вэ гэдгийг харуулж өгнө үү? Тавын аяга за тэр ингээд нөгөө сэтгэл готрлын хөзөр гараад ирж байна. Жохон хөнгөн сэтгэл готролтой байгаад байна. Манай 3 дугаар группийнхан айгу гонигтай байгаад байна. Иви. За 4-ийн сэлэм зөв харж гарч ирсэн. Бишээ буруу харж гарч ирсэн. Ace of Cups. Окей. Аягны тамга. За тэгээд 10-ын заас буруу харж гарч иржээ. За сүнс болон хувийн хөгжил, сүнсний хөгжлийн хувьд болохоор зэрэг хэдүүлээ тийм ээ. Захиусууд нь тийж чинь дахиад нөгөө түрүүний энэ хараа доотлын хөзөр дээр ертөнц гараад ирж байгаа. ертөнцийн захиусууд нь таныг гонигтай байгаа, хэцүү байгааг маш сайн ойлгож байгаа шүү. Бид нар чамтай хамт шүү гэдгээл дахин хэлээд байна. Тэгээд яг захиусууд нь дийж хэлж байна. Одоо ингэж нэг хэсэг жоохон амарч агаад буцаад бүх зүйл сайхан болох болно. Та эргээд нэг юм өөрийнхөө одоо нэг юм хүнд нэг юм гоё мэдрэмжүүд төрдөг шүү дээ. Ингээл амьдрал гэдэг чинь дажгүй байна, болох юм байна, бүтэн байна гэл нэг юм итгэл найдвар орж ирээл те. Урлаг уран сайханд ингээл гоё татагдаал нэг тийм нэг юм амьдралын амтлаг мэдрэмжүүд байдаг шүү дээ. Тэр мэдрэмжүүд тун удахгүй 6 дугаар сарда багтаад орж ирэх болно. Тийм учраас яг энэ үеийг ингээд
өөртөө зөөлөн хандаж өөрийгөө хайрлаж бөөцөлж өнгөрүүлээрээ л гэдгийг дахин сануулад байна. Тэгээ сахиусууд нь тэгж хэлж байна. Яг одоо яг ийм үе дээрээ те ийм эмзэг байгаа үе дээрээ бити хитрхи амар холын ирээдүг харж өөрийгөө зовоогоотой дэндүү ингээл те одоо яана ээж аав маань тэгчгүй одоо өөр хүүхэд маань энэ тэрэ би юу н хүнтэй суух юм болов үгүй болов гэл те юмыг хитрхи бүр амар холоор ингээд бити хараад бай. Ийм эмзэг байх үед тийм юм бодож ингээд өөрийгөө зовоох нь бол шал үр дүнгүй ямар ч үр бүтээмжгүй ийм зүйл юм шүү. Тэрний оронд илүү одоо богино хугацааны зорилтууд дээрээ анхаарлаа хандвал өнөөдөр би яавал өөрийгөө арай нэг жоохон өчигдрөөсөө дэшээ байлгах вэ? Сэтгэл санаагаа би яавал илүү дэмжиж чадах вэ? Тэ надад юу хэрэгтэй? Өнөөдөр надад юу хэрэгтэй байна вэ? Тэ би өөртөө гоё маруужаа аваад идэх үү? Би гоё кино үзэх үү? Тэ эсвэл би нүрээ гоё будах уу ч гэдэм үү тэ? Нэг сайхан видео тоглоом тоглох уу ингээд зүгээр өнөөдөр яавал танд хэрэгтэй байна? Тэ гой шүлтэй устай хоол идвэл зүгээр юм уу гэд яг тэрэн дээр л анхаарлаа хандвал ийм эмзэг байх үедээ битээ зэр 5 10 20 30 жилийн дараах юмнуудыг бодож санаагаа зовоо. Яг одоо бол ингээд одоо шуудхан хэлэхэд ер нь бол survive хийх нь чухал байгаа байхгүй. Энэ хэцүү үеийг давах нь чухал байгаа байхгүй. Тэгээд тийм байхад чи ингээл бүр дэндүү ингээл ирээдүг харах гал те би цаашдаа явах болоо надад ийм тохиолдчихлоо би одоо ийм сэтгэл санаа муу инглээд хэлээ би энэ чигээрээ чадах болов энэ тэргэл тийм юм бити бодоо. Яг одоо цаг дээрээ л би юу хийж чадвал миний сэтгэл санаа илүү дээшлэх вэ гэдэг дээр анхаарлаа хандвал төр хугацаанд өөрийгөө буцаад гайгүй болтлоо энэ хүмүүс сэтгэл гутралаас гартлаа. Ингэж өөрийгөө бүцээлээрээ энэ л ерөөсөө чамд энэ өөртөө хийж чадах хамгийн одоо том хөрөнгө оруулалт бол 6 дугаар сард энэ юм шүү. Өөрийгөө хайрлаараа бүцээлээрээ тэгээ сайн сайхан цаг удахгүй ирнэ, сэргэн мандалтын үе ирнэ. Тэрийг цацхаас нь 6 дугаар сард таад маань мэдэрнэ гэж байна. За энэ бол нэмэлт хэсэг маань нэлээ. Биш нээлттэй уншлага маань нэлээ. Одоо би нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг хідүүлээ. Уламжлалт төсөөрөө за 6 дугаар сард болгоомжлж зайс хийх зүйлс 6 дугаар сард орж ирэх ивэл хийхэд ээлтэй зүйлс 6 дугаар сард орж ирэх цоошин сюрприз те огт яригдаагүй тэр зүйл юу вэ? За тэг хамгийн сүүлд нь болохоор зэрэг би тэр цамхаг хүзэр дээр нь тодруулга авч өгье. Энэ асуудал юу н анханасаа яагаад үүссэн юм бэ? Та яагаад сэтгэл санаа чи одоо муухай байгаад байгаа юм бэ? Гэдэг дээр асуулт асуугаад одоо шалтгааныг нь асуугаад тэгээд эндээсээ гарах арга замыг нь бас харж өгнө. Яг хийхэд одоо ээлтэй тодорхой юмнууд юу байна вэ гэдгийг сахиусуудаас нь асууж өгөх болно. За тэгээ та бүхэндээ томоостой амжилтыг хүсье. Одоогийнх нь гуниг нь зүгээр төр зүрийн гуниг юм шүү. Сайхан цаг ирнэ гэдэгт итгэлтэй байгаарай. За тэгээ нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. 6 дугаар сард нь томоостой амжилтыг хүсье. Тэгээ дараагийн бичлэгээр уулзсан бүгдээрээ баяр таа. Хайртай шүү.